69-р бүлэг хэрхэн худалдагыг чинь харахад үлдлээ. 1-р тэрээр тухайн мөчөд төрөх сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлэхээ мэдсэнгүй. Яан чинь энэ үрлийг чи өөрөө бүтээсэн хэрэг үү? 2-р эзэн би чамд үрлийг чинь туршихад тусаж болох уу? 2-р эзэн та биеэрээ үрлийг минь туршиж үзвэл надад л захшаан босно. Химэн Яан чинь үл ялиг инээмсэглэв. Үрлийг турших нь зайлшгүй хийх ёстой асхам. Шин төрлийн үрс мэдлэхэд бүтээгч нь хүртэл үр дүн нь яг санснаар байх эсхийг 100% баталж чаддаггүй. Тиймээс үрс туршигч нэн чухал байдгийм. Эмийн их мастер ахлах Яан үрлийг туршснаар түүний найрлалт үйлчлэгийг бүрэн дүүрэн ойлгох боломжтой болно. Яан чинь хүндийн хүчний үрэлдээ туйлын итгэлтэй байсан тул ахлах Янг туршихаас огтхон ч имээсэнгүй. Ахлах Яан элгэлзэлгүйгээр нэг үрлийг авч залглаа. Удалгүй тэрээр завьсан сууж үрлийг биедээ усгаж эхлэв. Ахлах Яанд тулааны урлагийн авьяас байсангүй. Багаасаа л эм найруулах эрдэмт шамтсан тул түүний тулааны төвшин ердөө бие бэлдэржүүлэх 3 дугаар шатанд байв. Харин ч хүч чадал нь ийм доогуур байсан нь үрлийн үйлчлэгийг шалгахад илүү дөхөн байлаа. Ахлах Яан хүндийн хүчний үрлийн найрлагыг уусгахад бүхий л анхаарлаа төвлөрүүлв. Аажмаар тэр өөрийнх нь хүч асар хурдтай нэмэгдэж буйг мэдэрч эхлэв. Яс бурчин нь чангарч дуу гарган өөрчлөгдөх мэт санагдана. Цаг орчмын дараа ахлах Яан гинт босож ирээд агаарт нударгаа далайснаа. Эн чинь үнэн bay шүү дээ. Би бэлдэржүүлэх 4-р шат. Би үнэхээр 4-р шатанд хүрчлээ. Яан чинь чиний бүтээсэн энэ үрэл үнэхээр би бэлдэржүүлэх шатны тулаанчин хүчийг нэг түвшнээр ахиуж чадах юм байна. Химэн дуу алдав. Түүний бие хүшиж ярихдаа хүртэл дуу нь баг зэрэг чижирч байлаа. Хитрхий цочирдмоор юм. Тэрээр үүнд итгэж чадахгүй байв. Яан чин гихч энэ хүү ямархуу авьяас бэлэг оюун ухаантай юм бэ? Тэр зөвхөн ангаагч төдийгүй бүр өөрийн гэсэн эмийн жорыг зохиож чадаж байна шүү дээ. 2-р эзэн минь хэрв энэ үрэл үнэхээр үүрчиж байгаа бол тун сайн хэрэг. Химэн Яан чинь ч бас баяргсан дүр үзүүлв. Үнэндээ бол тэр хүндийн хүчний үрлийг хэдийн бүтээчихсэн байсан билээ. Ахлах Яан хязгааргүй баярлаж Яан чинь чиний хийсэн энэ үрэл Яан овгийн хувьд агуу мэдээ байна. Үүнийг хэрхэн түгээх нь чиний мэдэх хэрэгч. Би чамайг үрлийн жороо овгийнхонтойгоо хуваалцна гэж найдаж байна. Энэ бол дэндүү чухал асуудал. Хэрв бидэнд ийм үрэл байвал Яан овг ирэх 5 жилийн дотор 100 овгийн их овгуудын нэг тагцаагүй болж чадна гэв. 2-р эзэн минь би анханасаа энэ үрлийг овгтой тус босъё гэж л бүтээсэн юм. Химэн Яан чинь хүнд тэртэйгээр үчв. Тэр худал хийсэнгүй. Ягаан тансаг зуухыг эргүүлэн авахд Яан овгийнхан нөхөж баршгүй их давьяа байгуулсан. Яан чинь хизээж аж мэдэхгүй зан гаргахгүй. Хэрэг түүний ард Яан овг байгаагүй бол ван овгийнхан түүнийг хичнээн бассан ч тэр ганцаараа юу ч хийж чадахгүй байх байсан биз? Хэрв хэн нэг нь надад нэг инч хүндэтгэл үзүүлбэл би хариуд нь нэг ард хүндэтгэл үзүүлнэ гэт нь Яан чиний амьдралын зарчим билээ. Тиймээс ч тэр эм нариус хөрөөг зээлдэх нэрийдлэр Яан овгт энхүү үрлээ танилцуулсан юм а. Тэр Яан овгийн төлөө хангалттай зүйл хийсэн. Хүндийн хүчний үрлдээ босноор Яан овгийн хүч чадвар асар их нэмэгдэх нь гарцаагүй ч цаашид их овгуудын нэг болж чадах хэсэг нь тэдний өөрсдийнх нь мэдэх хэрэг. Түүний хариу барьсан ач тус Яан овгийн түүнд үзүүлсэн тусламжийг нөхөхөд хангалттай байлаа. Сайн байна, тун сайн байна. Яан чинь ийм сэтгэлтэй байхад Яан овг чамайг хизээж гомдоохгүй. Би чамайг одоохон овгийн тэргүүнд рүү аваачиж овгийн дээд хэмжээний хурлыг нэн даруй зарлана. Гээд ахлах Яан түүнийг дагуулan яаравчлав. Үрлийн тухай мэдээг Яан жинхээ сонсоод асар их цочирдож дээд хэмжээний хурлыг даруй зарлав. Яан овгийн удирдлагууд хүндийн хүчний үрлийн асуудлыг хэрэлцэхээр цуглалаа. Бүтээгчийн хувьд Яан чинь ч тэдний дунд суув. Хүндийн хүчний үрэл гэт нь үнэн юм уу? Хэн мэдэх вэ дээ? Танхим дотор удирдлагууд чанга ярилцсан. 8-р эзэн Яан тэдний дунд өгөөтэй инээмсэглэн суугаад энэ хуурамч байж таарна. Залуу хүүхэд санамсаргүй нэг юм хийчээд түүнийгээ гайхалтай үйлчлэгээтэй гэж цуурч байгаа биз? Би үүнийг нь ойлгож байна. Гэхдээ энэ үрлийн жинхэнэ үйлчлэгийг мэдхийн тулд туршиж үзэх хэрэгтэй хэмээн басамжлав. 8-р эзэн Яан үүнд тун дургүй байлаа. Дахиад Яан чинь үү? Эм найруулсан гэдэг хүүхдийн тоглоом биш шүү дээ. Удалгүй Яан жинхээ хувирлгүйгээр 8-р ахлагчаа та намайг үрлийн үр дүнг туршиж үзэлгүйгээр ийм өндөр хэмжээний хурал зарласан гэж бодоо юу? Гэхэд ахлах Яан чинийг авч ирэхээс өмнө үрлийн үржилгээ хэдийн батлагдсан байлаа.
Үнэхээр ч үнэн байв. 8 дугаар ахлагч Ян үүнийг сонсоод нүд нь орой дээрээ гарч "Овгийн тэргүүнээ энэ асуудлыг хөнгөнөөр авч үзэж болохгүй шүү. 8 дугаар ахлагчаа, та намайг энэ зүйлээр тоглоом хийж байна гэж бодоо юу?" хэмээн Ян Жинхээ дургууттай илэрхийлэн хүрхрэв. 8 дугаар ахлагч гүнзгий амьсгаа авч "Хэрв энэ үнэн бол үүний үр дагавар асар их байна. Тийм ээ, энэ бол маш чухал асуудал. Овгийн тэргүүнээ энэ үрлийг зөвхөн өөрийн овогтой ашиглах уу, эсвэл гадаж худалдах уу? Үүнийг сайн тунгаах хэрэгтэй" хэмээн 4-р ахлагч санал болгов. "Би ч бас үүнийг л бодож байна. Ян чинь энэ үрлийг олноор нь үйлдвэрлэж болох уу?" хэмээн Ян Жинхээ асуулаа. "Улаан гафт жимс хангалттай байвал үйлдвэрлэхэд ямар ч асуудалгүй. Гол найрлага нь л тэр. Бусад зүйлсийг олоход амархан" хэмээн Ян чинь хариулав. Ян Жинхээ баяртайгаар "Хэрв тийм бол тун сайн. Олноор үйлдвэрлэж чадвал манай овг бүгдийг нь өөртдөө нөөцлөх хэрэггүй. Гадаж худалдаж болно. Мэдээж үнийг нь өндөр тогтооно. Бусад овгууд энэ үрлийн ашиг тусыг хүртэхийг хүсвэл зохиох төлбөрийг нь төлөх ёстой." Ян чинь толгой дөхлөө. Ян Жинхийг шийдвэр зөв байв. Учир нь овгийн хүч чадал зөвхөн үрэл дээр бос сүнслэг чулуу зэрэг хөрөнгө чинээ дээр тогтдог. Хөрөнгө чинээ хүрцэхгүй бол Ян овог төр зур хүчрхэгдсэн ч удалгүй сөөргүй дунд овгийн дутагдал нь илэрх болно. Гэхдээ асуудал нь хэрхэн худалдах вэ? Манай овог чинь худалдааны бүлэг биш шүү дээ. Бид саяхан Ли овгийн худалдааны бүлэгтэй хамтран ажиллаж эхэлсэн. Тэдэнд энэ үрлийг хариуцвал ямар вэ? Тэдэнд ашигын 10% өгөхөд л хангалттай хэмээн 8 дугаар ахлагч баяртайгаар хэлснэ. Ян чинь "Чи энэ жороо овогтой өгөх үүрэгтэй. Овог чамайг гомдоохгүй ээ" гэв. Тэр одоо туйлын баяртай байлаа. Хэрв энэ үрэл гадагш зарагдаж эхэлвэл Ян овогт асар их мөнгө орж ирнэ. Тэр үед овгийн удирдахын хувьд тэрээр ашигаас нь гарцаагүй хүртэх болно. Ердөө нэгэн хувийг авлаач түүнд насан туршдаа идэг хөрөнгө болох юм. 8 дугаар ахлагчийн царайг харсан Ян чиний дотор зэвүүцэл төрж "Та надад ямар хариу барихаар төлөвлөж байгаа юм бэ, 8 дугаар ахлагчаа?" гэж асуухад "Ян овог чамайг яаж гомдоох вүлээ дээ? Хэрв чи энэ жороо овогтой тушаавал чиний хүссэн бүх нөөц бололцоог овогч нь гаргаж өгч чадна" хэмээн тэрээр алхуур хариулав. "8 дугаар ахлагчаа, та намайг гуйлагчин гэж бодоо юу? Овог надад хүссэн нөөцийг минь өгч чадна гинэ. Тэгэхээр энэ үрлийг бүтээсэн надад үүнийг хянах, үүнд оролцох ямар ч эрх байхгүй гэсэн үг үү?" хэмээн Ян чинь ширүүхэн хэлээд. "Энэ жорыг хэрхэн зөвхөн миний мэдэх хэрэг. 8 дугаар ахлагч танд ямар ч хамаагүй" гэв. Ямар гişийн доромжлол вэ? Тэр өөрөө бүтээсэн байхад түүнийг хэрхэн ашиглах нь зөвхөн түүний хэрэг. Наад зах нь гадаж худалдаасан ашигын 20%-ийг тэр авах ёстой. Гэтэл 8 дугаар ахлагч хэдхэн нөөц материалаар түүнийг амийг нь таглах гэж оролдож байна уу? Тэр Ян чинийг хүүхэд гэж бодоо юу? Ашигын 2% нь ч 8 дугаар ахлагчийн амлаад буй нөөцөөс 100, 1000 дахин илүү үн цэнтэй шүү дээ. 8 дугаар ахлагч Ян чиний хариултанд дургуутсаж "Ян чин, чи юу хэлэх гээд байна вэ? Ян овггүйгээр чи энэ үрлийг зарч чадна гэж бодоо юу? Ян овгийн гишүүн хүний хувьд овогтой хувь нэмэр оруулах нь чиний үүрэг." 8 дугаар ахлагчаа, та овог гэж явах дуртай юм. Гэхдээ та өөрийгөө овгийн төлөөлж чадна гэж бодож байна уу? Хүндийн хүчний үрлийг би бүтээсэн. Өнөөдөр ийм хурд болж байгаа учраас л би үүнийг овогтой өгөхөөр төлөвлөж байсан юм. Гэхдээ нэг зүйлийг сайн ойлгоорой. Энэ үрлийг та биш, би бүтээсэн юм шүү. Ян чинь хүүтнэр үргэлжлүүлэн "Мэдээж, хэрв 8 дугаар ахлагч намайг байхгүй байсан ч болно гэж үзэж байгаа бол зүгээрээ. Би хүндийн хүчний үрлийн жорыг өгөхгүй. Харин та энэ үрлийг хэрхэн худалдахыг чинь би харахад үлдлээ." 7 дугаар бүлэг. 8 дугаар ахлагч ирэхгүй. Үрлийг бүтээсэн эзэн нь ам нээж амжаагүй байхад 8 дугаар эзэн Ян хэдийнэ хүндийн хүчний үрлийн ашгийг хэрхэн хуваарлах талаар хилцэж эхлэх нь үнэхээр инээдтэй хэрэг байлаа. Тэд түүнийг үн цэнгүй, дуулууртай нэгэн гэж бодож байгаа бол тэр үрлийн жороо өгөхгүй байхаар шийджээ. "Чи" 8 дугаар эзэн Ян түүний үгэнд бачууран Ян чин рүү хуруугаараа заасан боловч яаж ницахаа мэдсэнгүй. Ян Жинхээ шуудхан "За болно, 8 дугаар ахлагчаа. Хүндийн хүчний үрлийг Ян чин бүтээсэн тул түүнд борлуулалтыг хянах бүрэн эрх бий. Ян чин, чи энэ тал дээр ямар бодолтой байна вэ?" Маш энгийн. Одоогоор хүндийн хүчний үрлийг Хи овгийн худалдааны бүлэгт хариуцуулах нь хамгийн зөв гарц. Тэд энэ орчимд хөлөө олсон тул өөрийн гэсэн арга барилтай байж таарна. Миний бодлоор дуудлага худалдаагаар зарах нь хамгийн тохиромжтой. Бусад овгууд энэ үрлийг хэдий чинээ их хүснэ, төдий чинээ өндөр үн төлөх болно. Бид дуудлага худалдааны эцсийн үнийг бага зэрэг хөнгөлж гадаж гаргуул үрлийнхээ үн цэнийг ч унахгүй хэмээн Ян чин өчөв. Том боломжийн санал байна.
хэмээн Ян Жинхэ толгой дөхөв. Залуухан Ян Чин ийм асын хараатай сэтгэж байгаад тэр баг зэрэг гайхшиж байлаа. Үнэхээр ч энэ бол үрлийн үн цэнийг тогтоох хамгийн зөв арга байв. Овгийн бусад удирдгууд ч хоорондоо хэлэлцэж Ян Чиний саналыг дэмжих шинжтэй болов. Ян Чин үргэлжлүүлэн хуваарлалтын хувьд үрлийн борлуулалтын ашгийн 10%-ийг би, 10%-ийг 2 дугаар эзэн, 10%-ийг Хи овгийн худалдааны бүлэг авна. Овгийн дээд зөвлөлд 30%, үлдсэн 40%-ийг овгийнхоо ирээдүй хойж үеийг бэлтгэхэд зориулан нөөцлөх хэрэгтэй. Болно, ямар ч асуудалгүй хэмээн Ян Жинхэ зөвшөөрөв. Бусад ахлагчид ч бие биерүүгээ харалцсан ч татгазах зүйл байсангүй. Харин 8 дугаар эзэн Ян үүнийг сонсоод хүйтнээр 2 дугаар ахлагч ямар гавьяа байгуулсан гэж 10%-ийг авах ёстой юм. Би зөвшөөрөхгүй хэмээн хаширлаа. Би энэ үрлийг бүтээсэн. Тиймээс надад хуваарлах эрх бий хэмээн Ян Чин дууга ундарсган. Овгийн тэргүүмээ, надад бас нэг хүсэлт байна. Хэрв та зөвшөөрөхгүй бол би үрлийн жараа өгч чадахгүй нь гэв. Ян Жинхэ 8 дугаар ахлагч руу зэвүүдсэн харцаар харав. Бүх зүйл ингээд шутрах гэж байхад 8 дугаар ахлагч Ян Чинийг үдэж хэргийг баллах дөхөв. Хэрв Ян Чин бодлоо өгчөд бол яах вүлээ? Ян Чин, чи юу хүсэвэ? Хэмээн Ян Жинхэ аядуухан асуув. Миний хүсэлт тийм ч хэцүү зүйл биш. Овгийн дээд зөвлөлд өгөх 30% ашигт 8 дугаар ахлагч багтах ёсгүй. Товчхондоо 8 дугаар ахлагчид хүндийн хүчний үрлийн ашигаас сохор зоосч хүртэх эрх байхгүй. Хэрв та үүнийг зөвшөөрөхгүй бол би жороо өгөхгүй гэж Ян Чин пайв мөчөв. Ян Чин, чи юу хэлэх гээд байна вэ? 8 дугаар ахлагч галзуурах шахан суудлаасаа босч ирэв. Маш энгийн 8 дугаар ахлагчаа, та намайг доромжилсан. Өмнө хийсэнчлэн танд чадсан байгаа бол өөрөө хүндийн хүчний үрлээ найруул. Тэр цагт би таны хуваарлалтанд огт оролцохгүй гэж Ян Чин хариуллаа. Ян Жинхэ 8 дугаар ахлагч руу үл тоомсоргсон харцаар харснаа 8 дугаар ахлагчаа, энэ асуудлыг овгийн удирдгуудын олонхын саналаар шийдэхээс өөр аргагүй. Түүнийг ашигаас хасах тал дээр бусад чинь юу гэж бодож байна хэмээн асуув. Тэрээр олонхын саналаар шийдэхгүй бол Ян Чиний талыг хит барьсаа гэж хил ам гарахаас сэргийсэн тэр байлаа. Бусад ахлагчид бие биерүүгээ харж байснаа нэг нь 8 дугаар ахлагчаа, та энэ удаа ашигаас татгалзчуд ямар вэ? Тийм ээ, 8 дугаар ахлагчаа, та өөрөө асуудал тарьсан шүү дээ. Эцэст нь Ян Чин таны эрхийг хасчихлаа. Биднийг буруутгах аргагүй. Бидний хувийг л битгий хасчихаасай гэцгээв. Мэдээж хэрэг ашиг хуваах хүний тоо цөөрөх тусам бусд нь илүү их хүртэх тул хинч татгалцсангүй. Та нар 8 дугаар ахлагч уурсаж ганцхан үрэл та нарын зүрхийг ингэтэл нь уруучна гэж үү? Ямар үндслээр миний эрхийг хасаж байгаа юм? За болно, 8 дугаар ахлагчаа. Бүгд Ян Чиний саналыг дэмжиж байгаа тул та овгийн шийдвэрийг дагахаас өөр аргагүй хэмээн Ян Жинхэ залхсан өнгөөр таслав. Үгүй ээ, би үүнийг зөвшөөрөхгүй. 8 дугаар ахлагчийн нүүрөв улаан болж чичирж байв. Би үгээ 2 дахь удаага дагтахгүй шүү хэмээн Ян Жинхэ ширүүхэн сануулв. 8 дугаар ахлагчийн бие хүшиж Ян Чин рүү өшөө хорсол дүүрэн харцаар харснаа. За яах вэ Ян Чин? Би үүнийг санаж явах болно гэв. Ян Чин түүний үгийг сонсоогүй мэд ившээлхэн сууна. 8 дугаар ахлагч түүнийг өдөөгүй бол тэр ингэрч үгүй байсан биз. Хэрв тэр намайг хүндлэхгүй бол би яагаад түүнийг хүндлэх ёстой гэж ашигаас хасагдах нь түүний хийсэн үйлдэлийнх нь гарцаагүй үр дүн байлаа. Мэдээж хүндийн хүчний үрлийг шууд гадарч зарахгүй. Ян овгийн тактик маш тодорхой байв. Эхлээд өөрийн овгийнхний хүчийг нэмэгдүүлж хангалттай үр шимийг нь хүртсэний дараа л гадагш гаргаж ашиг олох болно. Ян Чин, Ян Жинхэ 2 цаг орчим ганцаарчлан ярилцаж нэгдсэн шийдэлд хүрсний эцэст Ян Чин үрлийн жороо хүлээлгэн өглөө. Үүнээс хойш асуудал түүнд хамаагүй байв. Кэрээр жороо өгөх боловч өөрөө найруулж суухгүй гэдгээ тодорхой хэлсэн. Угаасаа энэ үрэл найруулахад тийм ч хэцүү биш тул овгийн эм найруулагчид үүнийг төвөггүй хийж чадна. Овгийнхоо төлөө хангалттай зүйл хийсэн тул Ян Чин үлдсэн 2 хоногт гэртээ нууцаар бясалгахаар шийджээ. Түүнд өртсөн 2 үрлийг ууж тулааны төвшнээ ахиулав. Тэр бие бэлдэржуулах 6 дугаар шатны ихэнх үеэс 6 дугаар шатны оргил үед хүрч чадлаа. Одоо 7 дугаар шатанд хүрэхэд ердөө ганцхан алхам л дутуу байна. Өмнө нь нэг үрэл уужчихсан байсан тул дараагийн 2 үрэл нь эхнийг шигээ хүчтэй нөлөө үзүүлээгүй ч энэ бол асар их ахиц байлаа. Ян Чин орон дээрээ завилан суугаад жижигэн нийл ягаан зуухаа ажиглан
Энэ ягаан тансаг зуух тэмч ховор эрдэнэ биш ч гэлээ хийцэн тун дажгүй юм. Цаашид эм найруулахад жирийн зуухнаас хавьгүй дээр байх болно хэмээн инээмсэглэв. Тэр орон дээрээсээ үсэрч буугаад "Минь юу вэ" хэмээн дуудлаа. Гэтэл гоо минь юу вэ үргэж байдаг шигэ шууд хариу өгсөнгүй. Ян чин гайхаж "Минь юу вэ? Аа, за залуу эзэнтэн би сонслоо." "Оо минь юу вэ" яаран хаалга нээж орж ирэв. Түүний ялдан царайд ямар нэгэн сандрал тодорчээ. "Залуу эзэнтэн, танд ямар нэгэн тушаал байна уу?" 71-р бүлэг. Гүү овгийн зовсон. Юу ч биш дээ. Сүүлийн үед ихчтэйгээ таарахцсангүй. Хаач чавэ гэж Ян чин саниучихан асуув. "Гүү минь юу вэ" аяархан дуугаар "Залуу эзэнтэн, игч надад зарим нэг ажил амжуулах хэрэгтэй гэж л хэлсэн. Нарийн учрыг нь би мэдэхгүй байна" гэж шивнэлээ. Сүүлийн удаа болсон насанд хүрэгчдийн эслэлээс хойш Ян цайдаатай бараг таараагүй нь Ян чинд хачирхалтай санагдавч игч нь хэдийнэ бие даасан хүн тул нэг их зүйл бодсонгүй. Харин гуу минь юуэгийн өнөөдрийн байдлаар тун юр бусын байх бөгөөд Ян чин түүний юу нуугаад байгааг мэдхээр нүдрүү нэгцлэн ширтлээ. Залуу эзэнтнийхээ хурц харцан толгомдсон гуу минь юуэ ямар нэгэн зүйл мэдэгдэхээс имээх мэт нүдэ боруулав. "Минь юуэ, чиний сэтгэлд ямар нэгэн зүйл болоод байна уу" гэж Ян чин гайхан асуухад гуу минь юуэгийн бие үл ялэг чичирч "Үгүй залуу эзэнтэн, надад юу л болов гэжтэй" хэмээн яаран үгүйсгэв. "Чи худал хэлж байна" гэж Ян чин алгуурхан хэллээ. "Үгүй би хэрв чи худал хэлээгүй бол яагаад миний нүд рүү харж зүрхлэхгүй байгаа юм бэ" хэмээн Ян чин хөмсөг зангидав. Оо минь юуэ хэлэх үггүй болж Ян чин рүү нэг харснаа харцаа даруй бурууллаа. Залуу эзэнтнийхэн нүд яг л шөнийн одод мэт гэрэлтэж сэтгэлийн гүнд их нууцыг нь нэвт харах шиг санагдана. Энэ нь түүний сандрал түгшүүрийг ил гаргаж архив. Хэрв Ян чин одоо ч гуу минь юуэг ямар нэг зүйл нууж буйг мэдээгүй бол тэнэг хэрэг болох үз. Тэрээр дуугаа чангалан "Минь юуэ, би чамайг өөрийн гэр бүшгээ сандаг гэдгийг чи мэднэ. Хэрв зовлон тохиолдсон бол яагаад ганцаараа үрээд байгаа юм бэ? Чи залуу эзэнтнээ өөрийн хүн гэж боддоггүй юм уу?" "Үгүй, тийм биш." Оо минь юуэгийн дуу улам соларсаар гинт нүдэнд нь нулимс цийлэгнэж хацрыг нь даган урслаа. "Тэгээд ч юуж болоогүй гэж үү? Минь юуэ, хин нэгэн чамайг дээрлэхээ юу?" хэмээн Ян чиний дуунд уурсан өнгө ихрэв. Бүх зүйл тодорхой босныг мэдсэн оо минь юуэ нулимсаа арчин мэгшин байж залуу эзэнтэн, би их айж байна. Юу болсон бэ?" Оо минь юуэ цөхөрсөн харцаар уйлан байж "Саяхан би зарцнараас манай гуу овгийн нэгэн хүн морин хулгайч нарын бүжиглэлийг умдоосон гэж сонслоо. Тэд уурсаж манай овгийг хядаж эхэлсэн гин. Миний игч, ээж, аав минь. Энэ хизээ болсон юм бэ?" Ян чин цочиртон асуув. Уран цагийн өмнө оо минь юуэгийн дуу чичирч байлаа. Ян чиний хөмсөг зангирч "Уран цаг гэдэг нь арай дуусаагүй байх ёстой хугацаа. Минь юуэ, явцгаая. Залуу эзэнтэн, та юу хийх гэж байгаа юм бэ?" хэмээн оо минь юуэ уйлахаа болин дайгсан нүдээр ширтэв. Морин хулгайч нар гуу овгийг устгах ямар нэг шалтгаан байгаа биз? Гэвч уу овг бол жижигхэн бүлэг. Тэд дээрэмчдийг үдсэн байлаач том овгууд үүнийг нүдэ анаад өнгөрөх байх. Ян чин санаа алдан. "Би чиний эзний хувьд одоохондоо уу овгийг энэ аюулаас бүрэн аврах хүч тэнхээгүй байгаа маань үнэн. Гэвч энэ бол чиний төрсөн гэр бүл. Би чамайг дагуулна тийшээ очих ёстой. Үхлийн амнаас ганц ч гэсэн хүн аварч чадвал тэр л бидний завшаа. Залуу эзэнтэн, та сул дорой бишээ. Гэхдээ та дийшээ очиж болохгүй. Энэ явдал өрдөө урхан цагийн өмнө болсон. Дээрэмчид одоо ч тэнд байгаа байх. Одоо очвол та өөрөө барын ам руу гүгээд орж байгаа хэрэг болно шүү дээ" хэмээн гуу минь юуэ туйлын ихээр түгшлээ. Том овгууд нүдэ анаад өнгөрч буй энэ хэрэгт Ян чин юу ч хийж чадахгүй байлаа гэд яахан сул дорой тооцогдох үлээ. Тэгээд ч залуу эзэнт нь түүний төлөө өөрийн амьд дэнчин тавих гэж байгаад гуу минь юуэ сэтгэл нь хөдлөгч энэ нь дэндүү аюултайг мэдэж байлаа. Тэрээр Ян чинийг гинэн алхам хийлгэхгүй тулд гараас нь чанга гатгав. "Санаа бүзв. Би юу хийж байгаагаа мэдэж байна. Хурдхан явцгаая. Үгүй бол хоцорхно." Ян чин өөр үг хэлэлгүй оо минь юуэгийн гараас хөдлөн гадаг шаар очлоо. Нүд ирэмхийн зуур тэд Ян вуугийн өргөний хашаанд хүрлээ. Ян вуу хашаандаа гартаа илд барин хамаг хүчээрээ далайцтай сургуулалт хийж байх бөгөөд ганц гартаа босно нь түүнийг улам шаргуу тууштай болоход нөлөөлжээ. "Яа" хэмээн Ян вууг илтэй хүчтэй далайх мөчид Ян чиний дуу сонстов. "Ян вуу! Ян чин, чи энд юу хийж яваа юм бэ?" Ян чин гүнзгий амьсгаа аваад "Надад хурдан морь зээлээч.
Мойроор яахан бэ? Гоо овг руу явна. Юу? Ян Вугийн нүд орой дээрээ гарч. Чи гоо овгийн тухай мэдсэн хэрэг үү? Тентхийн газар нутгийг морин хулгайчнаар хэдийнэ бүсэлж хэнийг ч гаргаж оруулахгүй байгаа. Одоо очвол тэр дээрэмчид чиний арсыг амьдаар чинь хуулна шүү дээ. Үгүй, би чамааг явуулж чадахгүй. Хэрв би чамааг зогсоогоогүйг аав мэдвэл миний хөлийг хугалах байх гэв. Ян чин овгийн хувьд хичнээн үн цэнтэйг тэр сайн мэднэ. Түүний эцэг Ян Юань хүртэл Ян чинийг овгийн ирээдүйн найдвар гэж хэлсэн билээ. Ян чинийг ийм аюултай газар руу явуулах нь нүгэл болох байв. Ян чин шийдэмгий харцаар Ян Ву, би Минь Юэг өөрийн гэр бүшгээ үздэг. Түүний зовлон миний л зовлон. Гоо овог ийм хүнд байдалд байхад би зүгээр суугаад харж чадахгүй. Үүнийг сонссон Гоо Минь Юэгийн нулимс улам асгарлаа. Тэрээр өрөвдөлтэйгээр уйлна. Залуу эзэнтэн, намайг гэр бүлээ гэж үзсэнд тань би үнэхээр их баярлалаа. Гэхдээ та очиж болохгүй. Ву залуу эзэнтэн, та манай эзнийг болиу зааж гэж гойв. Ян Ву Ян чин рүү нухацтай харснаа. Ян чин, чи дахиад нэг сайн бод. Ян Ву, чи санаж байна уу? Би чиний төлөө Ван Юнкайгийн эсрэг зогсож байсныг. Тэгвэл би одоо Минь Юэгийн төлөө морин хулгайч нарын эсрэг зогсож чадна. Чи ойлгох уу гэж Ян чин түүний нүд рүү ихцлэн ширтлээ. Ян Ву түрхэн зураг хазаж орхив. Ян чин түүний төлөө яаж зогсож байсныг эргэн саналаа. Тэрээр шүтээ зов. За яах вэ Ян чин? Чи яв. Гэхдээ би чамтай хамт явна. Тэгж байж л миний сэтгэл амарна. Аав маань энд байсан бол хамаагүй дээр байх байлаа. Санаа зовлтгүй. Би өөхөх гэж яараагүй. Хэрв боломж гарвал бид ашиглах л болно. Гэхдээ Ян Ву, хамт явах нь аюултай шүү. Чи заавал ирэх аргагүй гэж Ян чинийг хэлэхэд Ян Ву шүд зун. Ян чин, чи намайг хэн гэж бодов вэ? Хэрв би чамайг ганцаараа чинь явуулбал аав миний хөлийг үнэхээр хугалах байх. Би чамайг дагалахгүй яаж сэтгэл амар суух вүлээ? Ян чин чангаар инээд алдна. За яах вэ? Хамтдаа мордцгоё. Ян Ву яаран хурдан мордоо хөдлөн ирэв. Илүү үгээр яах вэ? Мориндоо. Лазан 2 дугаар бүлэг. Айдсын сүдэр, нөмөрсөн өдөр. Ян чин Ян Ву хоёр мориндоо мордож, Ян авгаас нууцаар гараад Гоо овгийг жилхэн давхилаа. Гоо овог Ян авгаас нэг их хосгүй бөгөөд мориор давтлахад аягцай авах төдий хугацаанд л хүрчих гадрыг тэд туулав. Мэдээж Ян чин Ян Ву Гоо Минь Юэнер туйлын болгоомжтой явцгаас юм. Ян чин хамтрагчтай өхөл рүү хөтлөх хүн биш. Гоо овгийн хүрээнээс 100 орчим метрийн зайд ирэхдээ тэрээр морио татаж Ян Вугийн хамт алсаас Гоо овгийг ажиглан зогсов. Харсан зүйлдээ Ян чин Ян Ву хоёр цочирд нь хүйд орох шиг боллоо. Харин Гоо Минь Юэ амийг даран аяархан мэгшин уйлав. Дэндүү хэрцгий юм химэн Ян Ву шүд зун шимнээд. Эдгээр морин дээрэмчид адгуус амтнаас ч доор юм гэв. Гоо овгийн гаднах орчин бүхэлдээ там болсон байлаа. Хэрэмдээр олон тооны цогцос дүүжлээтэй газар сайгүй цус урсаж хүүр овурчээ. Гоо овог өмнөх төрхөө алдаж амьдын там болон хувирсан байв. Ян чиний мэдрэл туйлдаа хүртэл цочрлоо. Тэрээр өмнөх амьдралдаа ийм дүр зургийг олонтаа харж байсан ч энэ хэрэг өөртөө холбоотой болоод ирэхэд харцсан ширүүсэж царай нь ховсхийн төвөрлөө. Тэрээр хийсэн ёсороо Гоо Минь Юэг өөрийн гэр бүл мэт үздэг. Түүний нулимсыг харах бүрдээ Ян чин өөрийгөө хүчгүй мэт мэдэрдэг байв. Хараал ид химэн Ян чин гүнзгий амьсгаа авсаа. Ян Ву толгоос ихсрэн. Ян чин бид хоцорч хож дээрэмчид хэдийнэ явсан бололтой гэв. Түр хүлээ чи сонсов уу? Ян чин нүдээ анаад анхааралтай чагналаа. Эхлээд Ян Ву юу ч анзаарсангүй. Гэвч удалгүй чихэн сорц хийж ямар нэгэн чимээ сонсох нь тэр. Үнэхээр тийм байна. Тэр зүгээс чимээ гарч байна. Очиж үзье химэн Ян чин тушаав. Тэд дэндүү хурдлахгүй бас дэндүү удахгүйгээр чимээ гарч буй зүг рүү төглөө. Удалгүй тэдний нүдний өмнө нэгэн жигшүүрт дүр зураг харагдах нь тэр. Эн чин Ян Вугийн царай аймар болов. Тэдний урдхан талд 10-аад хурдан морь байх бөгөөд Гоо овгийн 10-аад залуу бүсгүй газар хэвтэж байлаа. Дээрэмчид тэдний хувцсыг тайлж бүсгүйчүүдийг хүчирхийлэн аимшигт нүгэл үйлдэж байв. Бүсгүйчүүд хашгирч ойлон хайж нүдэнд нь аргаа барсан цөхөрсөн харц тадарчээ. Гоо Минь Юэ амийг даран өмнөх бүхнийг харахтаа шансан тарчилж байв. Тэрээр бүсгүйчүүдийн нэг рүү харцаа тогтоож чичирсэн дуугаар "Игчээ" химэн шивнэлээ. Түүний төрсөн игч тэдний дунд байлаа. Ян чин ой санамжтай буй дүр төрхийг дээрэмчинд хүчирхий дүүж буй бүсгүйтэй харьцуулж хараад Гоо Минь Юэгийн игч мөн болохыг танив. Ян чин 50 бай химэн Ян Ву шивнэв. Тэд дэндүү олуулаа 14-лээ байна. Дээрэмчдийн гол хүч явсан ч үлдсэн энэ хідэн хүн бидний дийлхтайсан биш. Заавал тийм байх албагүй химэн
Янчин шүд зун урд буй дүр зургийг хүүтнээр ширтэв. Янву чи үүнийг төвчиж чадах уу? Би төвчиж чадахгүй байна. Гэвч төвчээс өөр арга алга Хэмээн Янвугийн дуу чичирнэ. Ийм зүйлийг хэн төвчиж чадах вүлээ? Энэ бол амьд адгуусны үйл гэж байлаа. Гэвч төвчиж чадахгүй гэд яах вүлээ? Янву одоо гарч очивол шууд үхэл рүүгээ орж байгаа хэрэг биш үү? Өмнө нь байсан бол тэр бодлогогүй хөдлөх байсан ч одоо хамаагүй хэрсүү болсон байр. Төвчиж чадахгүй ч төвчхээс өөр аргагүй гэдгийг мэдэж байгаа чинь зөв. Би ч бас үүнийг төвчиж чадахгүй байгаа ч төвчиж байна. Гэхдээ минь юугийн төлөө би төвчиж чадахгүй гэж Янчин хүүтнэр хэлээд удалгүй энд цус урсаж амар дүр зураг гарах болно. Чи минь юуэг хамгаалаарай гэв. Янчин чи юу хийх гэж байна вэ? Гоо минь юуэж бас сандран. Залуу эзэнт нь та юу хийх гэж байна гэж хаширв. Янчин агуул хууданаасаа мөнгөн жадаа гаргаж ирээд энэ байдлыг хэрхэн шийдэхээ анхааралтай тунгаалаа. Энэ бүлэг дээрэмчдийн дунд танил царайнууд ч харагдаж байв. Насанд хүрэгчдийн яслын үеэр түүнтэй тулдаж байсан Сью хүүч тэнд байлаа. Түүнээс гадна өмнөх амьдралынхын туршлагаас харахад бусад дээрэмчтэн ч тулааны урлагийн тодорхой төвшөнд хүрсэн. Ядчил бие бэлтэржүүлэх тавгоо шатны тулаанчид байв. Хамгийн аюултай нүүрэн дээрээс хоригтой туранхай жижигхэн ир байлаа. Тэр ир хүүтэн харцтай бөгөөд одоо өөрийн зэрлэг үйлдэлээрээ цэнгэж байв. Янчины хувьд хамгийн том саад тэр байх болно. Хэрэв түүний таамаг зөв бол тэр ирийн хүч бие бэлтэржүүлэх 7 дугаар шатанд хүрсэн байх ёстой. Хэрэв би шууд тулбал бүслэгдэхээсээ өмнө 4 эсвэл 5-ыг нь л алж амжина. Тэднийг анхаар савинсан үед нь гиндүүлэн тогтлох хэрэгтэй. Янчин мөнгөн жадаа чангатгав. Тэр дэмий өгөхгүй харин яаж ядах боломжоо тооцоолж байлаа. Ямар ч найдваргүй байсан бол тэр ингэж эрсдэл гарахгүй байсан биз? Гэвч өчүүхэн ч гэсэн найдвар байгаа бол гоо минь юугийн төлөө. Түүний чин сэтгэлийн төлөө тэр тэмцэх ёстой. Түүнээс гадна түүний хун юань жадны техникт бодит тулаан хэрэгтэй байлаа. Энэ бол хамгийн сайн боломж. Яг энэ мөчид нэгэн амар хашгиран сонсогдов. Хэрцгий үйлдэлээ дуусгасан дээрэмчид зэвсгээ далайж доромжлуулсан бүсгүүчүүдийг хөнөөж эхэллээ. Янчин чи тайван бай хэмээн Янву түүнийг тайвшруулах гэж эргэж хартал Янчин хэдийнэ алга болсон байв. Үүнийг харсан Янвугийн зүрх чичрэв. Өө үгүй ээ. Янчин хэдийнэ хөдөлжээ. Түүний хөдөлгөөн яг л цахилгаан мэт хурдан бөгөөд хамгийн сул хамгаалтгүй байсан дээрэмчин рүү чиглэв. Хөдөлгөөн нь дэндүү хурдан тул хариу үйлдэл үзүүлэх хугацаач байсангүй. Пүчи гих дуунаар мөнгөн жад дээрэмчний зүрхийг нэвт сүдблээ. Пас. Цус үсэрч дээрэмчин нөхөддөө сануулга өгөх гэж оролцсон ч чадсангүй. Хүүтэн хүүр болон газар унлаа. Янчин гарч ирээд нэгдэх нь химэн шивнэв. Босод дээрэмчид зэрлэг үйлдэлээ өргөжлүүлсээр байсан тул юу болсныг анзаарсангүй. Янчин энэ боломжийг ашиглан хоёр дахь байга хайлаа. Байга ономгцоо тэр дахин хөдлөв. Пүчи. Хоёр дахь дээрэмчин унлаа. Дараа нь гурав дахь нь. Тэгээд 4, 5, 6, 7 дахь нь. 3 минут ч хүрэхгүй хугацаанд Янчин 7 дээрэмчнийг цааш нь харуулв. Тулааныг асаас ажиглаж байсан Янву өөрийн ирэхгүй дуу алдлаа. Түүний тулааны төвшин хэд борчгсон юм бэ? Би бэлдэржүүлэх 7 дугаар шат уу? Үгүй ээ, арай хүрээгүй байна. Гэхдээ 6 дугаар шатны оргил үед хүрчээ. Бурхан минь, 6 дугаар шатны оргил үе. Тэр өөрөө хүндийн хүчний үрэл ууж 5 дугаар шатны оргилд хүрсэндээ өөрийгөө мундаг гэж бодож байтал Янчин бүрч гайхалтай байлаа. Түүний нууцаар дайрч алж буй уур чадвар нь Янву шүд 100 шийдэв. Дараа нь өөхөх байсан ч хамаагүй Янчины амийг заавал хамгаалах болно. Энэ бол түүний Янчинд өгөх ёстой үр. Нэр төр бол амь насаас илүү үнэтэй. Янву үүндэл итгэдэг байв. Янчин түүнд нэр төр бэлгэлсэн. Тиймээс тэр амиараа хариу барих ёстой. Ян овгийн бардам дайчин Янву гудамжигтай амьдрснаас нэр төртэй өгөхийг илүүд үзнэ. Магадгүй тэр Янчин шиг шийдэнгүй биш байж болох ч зориггүй гэсэн үг биш. Минь юу вэ? Чи битгий хар. Битгий удахгүй бүх зүйл дуусна. Удахгүй. Гэж Янву Го минь юугийн нулимстай царайг алгаараа таглав. Тэрээр охины айдас төгшүүрийг мэдэрч байсан ч өөрөө ч бас айдас давтсан байлаа. Дээрэмчидтэй нүүр тулсан энэ өдөр айдасын сүүдэр нөмөрсөн өдөр болон түүхэнд үлдэх нь гацаагүй байв. 73 дугаар бүлэг. Бүслэгт. Сайн сайхан зүйл үрд үргэлжилдэг байж. 8 дээрэмчнийг дараас нь цааш харуулсны эцэст Янчины байршил ил болох нь тэр. Нэг л бишээ. Сарвтай турхаа ир зэрлэг үйлдэлээ дуусгаад доромжлуулсан бүсгүй көнөөх зуураа агаарт нөмөрсөн хүүтэн уур амьсгал алах хүслийг гинт мэдэрлээ. Тэрээр иргэн тойрноо нэгжүүл нүхтийнхэн цогцос газар сайгүй тархсан байв.
Юу болоод байна? Туранхай эр нүдээ гүйжүүлбэл 8 дахь дээрэмчнийг дөнгөж хөнөөгөөд буй Ян Чэнийг олж харав. Оо овгийн үрдэгдэл байх шиг байна. Сонор сэрэмжтэй байцгаа химэн тэрээр хаширлаа. Түүний дуунаар үлдсэн 5 дээрэмч нь сая л ухаан орж. Дайсан халдаа юу? Амьд үлдгэсэд байна гэж юу? Химэн сандралдаж бүгд Ян Чэн рүү харцаа тагтав. Гэвч тэд өөрсдийнх нь 8 нөхөр хизээ мүдгүй хүүр болон хөвтөж байхыг хараад өөрийн ирэхгүй дуу алтлаа. Ердөө 13, 4 орчим насны жаал хүү ганцаараа ийм олон хүнийг хөнөөж ингэж юу? Туранхай эр Ян Чэнийг нэвт харах мэт ширтэж, хувирлгүй царай хүүдэн дуугаар жаал хүү. Оо овг чам шиг суудныг нууж байсан гэж бодсонгүй. Ийм жаахан хэрнээ манай морин хулгайчдын бүлэглэлийн ийм олон шилдэг тулаанчийг хөнөөж зүрхлэнэ. Овгийн чин ахмадууд ол хүч явах хүртэл чамааг идрүүлэхгүй тулд амиа золиослон хамгаасан бололтой. Гэвч чи өөрөө гарч ирж үхлээ ирсэн нь дэндүү муухаг хэрэг. Манай гол хүч явсан ч чамааг дарахад бид хангалттай эсүү гарна гэв. 4-р аха. Энэ хүү оо овгийнх биш. Түүнийг Ян Чэн гэдэг. Сүү хүү хүүтэн харцаар Ян Чэнийг таньж хэллээ. Туранхай эр нүдээ нарийсгана. Ян Чэн Ян овгийн хүн үү? Байж боломгүй юм. Манай бүдэгдэл жижиг овгийг устгахад их овгууд ч оролцож зүрхлээгүй. Атал дунд зэрэглэлийн Ян овгийнхан яаж манай хэрэгт хошууд өрөх зүрхтэй байна? Энэ Ян Чэнд оо минь юу вэ гэдэг оо овгийн шивгчин бий. Тэр охин Ян Чэнд үнэн ч учраас энэ жаал түүнийг төлөө ирсэн байж таарна. Үгүй бол харал та. Энд Ян овгийн нэг ч ахмад алга. Ян Чэн энд үхэх гэж л ирж гэж Сүү хүү тохоорхон хэлв. Түүний нүдэнд хорсол гэрэгтэн. Ян Чэний гарт нэг гараа алдснаас болж 3 дугаар эзний өмнө нэр төр нь унсан билээ. Хэрв тэгээгүй бол тэр энэ туранхай эрийг дагалдаж явах шаардлагагүй байх байсан юм. Тэрээр Ян Чэнийг яаж ч бодсон үзэн ядах бөгөөд үхэл рүүгээ ирж буйг нь хараад амийг нь авахаас огт татгалзахгүй байлаа. Өө, сая саналаа. 3 дугаар эзэн нэг удаа Ян овгийн суудан Ян Чэний тухай дурдж байсан юм байна. Сонирхолтой юм. 3 дугаар эзэн боломж гарвал түүний амийг заавал авна гэж хэлсэн. Тиймээс өнөөдөр түүнийг нэг мөсөн дуусгачээ. Хэрв түүнийг арчхвал 3 дугаар эзэн биднийг харамгүй шагнах биз гэж сорвтой ир уруулаад олоо. Тэдний яриаг сонсож байсан Ян Чэн тайвнаар намайг алах гинэ. Тэр чадах чинь байгаа эсхийг харцгаая гэж хариулв. Ямартай ч тэр нэгэн хэрэгтэй мэдээлэл олж авлаа. Морин хулгайчдын гол хүч хэдийнэ ас хол отсон бөгөөд зөвхөн энэ хідэн дээрэмчин л энд үлджээ. Инээдтэй юм. Ах дүү нараа бүү өршөө дайр хэмээн туранхай эр тушаал буулгав. Ян Чэн нүдээ нарийсан ажиглуус туранхай эр түүнийг огт басамждахгүй байгааг анзаарлаа. Хэдийгээр үл паусан мэт ярivч шууд бүгдийг нэгэн зэрэг дайрахыг тушаасан нь түүнийг болгоомжиж буй шинж. Олон хүний эсрэг ганцаараа зогсох аргагүй гэдгийг Ян Чэн сайн мэднэ. Тиймээс энэ 6 хүнд бүслэгдэж хэрхэвч болохгүй. Нэгд бүслэгдвэл түүнд ялах найдвар үлдэхгүй. Зөөлөн газраас нэхлэе. Ян Чэн төлөвлөгөө боловсруулж ганц гартай Сүү хүүг байгаа болгохоор шийдэв. Сүү хүүгийн тулааны чадал бие бэлдэржүүлэх 5 дугаар шатанд байсан ч нэг гараа алдснаас хойш 4 дугаар шатныхнаас нэг их дээрдэхгүй болсон. Түүний хөнөөх нь Ян Чэнд тийм ч хэцүү биш байлаа. Дээрэмчид Ян Чэний төлөвлөгөөг гадарсангүй. Шууд л түүн рүү дайрцгаав. Ян Чэн байрандаа хөдөлгөөнгүй зогсож байгаад бүслэгтийн даваан дээр гинт Сүү хүү рүү цахилгаан мэд тогтлов. Гардах мөнгөн жад нь яг таг чигдүүлэхтэйгээр хүчтэй бүлэгт хийлээ. Болохгүй нь. Сүү хүү Ян Чэний жадыг харамгцаа нүүр нь ховсхийн цонхив. Тэрээр Ян Чэнийг Ян овгийн туршлагагүй жаадуудтай адилгүй гэдгийг сайн мэднэ. Өмнөх тулаанд нэг гараа ардсан нь Ян Чэний алах туршлага багаасаа хүүр дунд мөлхөж өссөн өөрийнх нь туршлагаас дутхгүй гэдгийг батгсан билээ. Мөнгөн жаднаасаа алах хүсэл цацруулсан Ян Чэн огт эрвэгцсэнгүй. Сүү хүүг онсон мөчөөсөө эхлэн хамаг хүчээ дайчиллаа. Сүү хүү жадны асар их хүчийг мэдэрч гар нь мэдээ алдан хүүтэн хүснэ сутгав. Нүдэнд нь айдас тодорлоо. Үгүй тэр бие бэлдэржүүлэх 6 дугаар шатны оргил уу юу байж боломгүй юм хэмээн Сүү хүүгийн царай зэвхий оргив. Өмнөх тулаанаас хойш Ян Чэний чадал ийм аимшигтай хурдан агсан байна гэж тэр зүүдэлсэнгүй. 6 дугаар шатны оргил үе бол 5 дугаар шатныхны хувьд давшгүй даваа. Ялангуяа нэг гаргүй түүний хувьд бүр ч аюултай байв. Пүчи. Ян Чэн Сүү хүүгийн хамгаалтыг нүд ирэмхийн зуур сэт цохиж жадаа зүрх рүү нэвт зоов. Сүү хүүгийн нүдний цэцгий томорч
цочирдсан харцтайгаар ухаан санаанд харанхуйлж хүнд цогцсон газар унлаа. Сүү хүүг хөнөө мөхцөө Ян чин бүсэлтээ сугран гарч эргэн харав. Болохгүй нь тэр сүү хүүг арчлаа. Аюултай юм. Туранхай эр дургуутсан тургиж. Асан л биз. Юунаас найс юм. Сүү хүүг хамгаарч чадаагүй болохоор бид шийтгэл амсгал байх. Гэхдээ данц гаргүй болсон түүнийг 3 дугаар эзэн аль хэдийн тоохоо байсан. Нэгэнт үгсэн хүнээр тэр биднийг яаж чадах вэ дээ? Бид 2 дугаар эзний мэдлэх гэв. Тиймэрхүү. Гэхдээ энэ жаар тунч хэрцгий юм. Ийм бацаан байж ийм чадварлаг алж байна гэдэг. Сүү хүү бол зүгээр л хэрэггүй новш байсан юм. Энэ жаад юрдөө түүнээс хол тазыг л ашиглалаа. Одоо түүнд тийм боломж олдохгүй. Үрдсэн дээрэмчид бүгд бие бэлдэржүүлэх 5 дугаар шатныхан байлаа. 4 дээрэмчин дээр 7 дугаар шатны туранхай эр нэмэгдэж нэгэн зэрэг дайрсан нь Ян Чэнийг дахин хүнд байдалд оруулав. Хамгийн гол саад нь туранхай эр байлаа. Хэрв тэр байхгүй байсан бол Ян Чэн Хун Юань жадны техникээрээ 5 дугаар шатны 4 тулаанчийг төвөггүй дийлэх итгэлтэй байв. Гэвч 7 дугаар шатны мастер оролцож байгаа нь тулааныг огт өөр төвшөнд аваачлаа. 14 дугаар бүлэг. Хий үзэгдэл жад. Өмнө нь Янгу хизээч ийм хүнд сонготын өмнө тулгарна гэж сансангүй. Тэр Ян Чэнд туслах ёстойгоо мэдэж байв. Гэвч яаж туслах вүлээ? Тэр урд нь хизээч хүн алж үзээгүй. Дээрээс нь нэг гараа ардсан нь бие бэрдэржүүлэх 5 дугаар шатны жинхэнэ хүчээ гаргахад саад болж байлаа. Ян Чэн болон 5 дээрэмчний тулааныг хараад тэр одоо ил гарвал үхэл рүүгээ гүйж орохоос өөрцгөөг ухаарав. Тэгээд ч Ян Чэний түнд өгсөн даалгавар бол Го Минюэг хамгаалах байсан юм. Янгу залуу эзэнтэн та манай эзэнтэнд туслах ёстой хэмээн Го Минюэ хэлэхэд нүдэн дээрэмчдтэй тулдаж буй Ян Чэн дээр хадагджээ. Тэр нулимсаа арайхийн арчиж амтсан байв. Түүний зүрх хамаар нь гарах шахаж ойлгох зөхөөгүй болжээ. Янгу охины гуйлтыг сонсоод хүн дээр толгойд ахив. Ойлголоо. Юу ч болсон би Ян Чэнийг аюулдархан гэж үү? Тэр хэдийнэ шийджээ. Энэ үед Ян Чэн болон 5 дээрэмчин дахин амурсан тулаанд орлоо. Ян Чэн эдгээр дээрэмчдийн хүчийг дутуу үнснээ хүзээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болов. Наривчдад хэлбэл тэр бие бэлдэржүүлэх 5 дугаар шатныхны чадлыг мэдэж байсан ч тэдний жинхэнэ туршлагыг дутуу боджээ. Тэр нууцаар дайрч олон дээрэмчнийг хөнөөж зарим асуудлыг шийдсэн ч нүүр тулахад эдгээр ирчүүдийн туршлага дэндүү ариун байлаа. Тэдэнтэй харьцуулахад Ян овгийн залуус дэндүү гинэн байсан юм. Үр дүнд нь тавуулангийнх нь эсрэг тулалдахад тэр дороол сул тал руугаа шахагдж эхлэв. Байдал тиймч таатай биш байсан ч Ян Чэн цөхөрсөнгүй. Харин ч эсрэгээрээ түүнд нэгэн үл мэдэгдэх догдгол төрж байлаа. Үнэхээр ч түүнд иймэгзэгтэй байдал нэн шаардлагатай байсан юм. Өмнөх амьдралдаа тэр ийм дүр зургийг үзсэн билүү? Дэндүү сэтгэл хөдлөм. Тэр яг л цүлд яваа хүн усны тусал бүрийн төлөө тэмцэх мэт байв. За нааш ир, нааша. Ян Чэн чангаар инээж мөнгөн жадаа барина гинтхэн эргүүлв. Жадын үзүү цахилгаан мэт хурдалж түүн рүү дайрч байсан дээрэмчнийг ухрахаас өөр аргагүй болхлоо. Клан. Үүний дараахан Ян Чэн огцом эргэж туранхай сарвтай 90 ширүүн дайралтыг жадаараа хав. Тэрхүү цохорт маш хүчтэй байсан тул Ян Чэн арайхийн хамгааж бие тогтворжуулахын тулд 4-5 нахлахам ухрахад хүрлээ. Нийтдээ эдгээр 5 хүний хавсарсан давталхоо Ян Чэний хүчийг нухчин дарж байв. Ямар хачин жадны техник вэ? Энэ жадны техник үнэхээр хүчтэй юм. Дээрэмчид хоорондоо харж шидэлцэж туранхай сарвтай ир нүдээ нарийсгав. Энэ жаал бие бэлдэржүүлэх 6 дугаар шатанд байгаа тулааны чадвар нь муугүйж бидний тасралтгүй давталхоонд хэдийнэ сүхрэх ёстой байсан юм. Гэвч энэ жадны техник миний бодлоор энэ хүүгийн жадны техник ердийн нэг тулааны чадвар биш шиг байна. Сорвтой эр тохурхан инээж. Тулааны чадвар гинэ. Та нар энэ жаалыг дутуу үнэлж байна. Би түүнийг ямар нэгэн гүйцэд бус бясалгалын арга барил эзэмссэн гэж сэжиглэж байна. Жадны техникийн бясалгалын арга барилаа. Тэр яаж боломжтой юм бэ? Ян овогт тийм юм байдаг гэж юу? Бясалгалын арга барил гэдэг бол туйлын ховор, үнэтэй зүйл. Дутуу дулмиг бясалгалын арга байлаач агуу зилүүд нутагт үнэж баршгүй баялаг тооцогдно. Ядчил 12 их овгийн бүгд нь тийм зүйл байдаггүй. Мориу холаачдын бүлэглэлийн гишүүд ч тэр болгон түүнийг эзэмшиж чаддаггүй үлээ. Дунд зэрэглэлийн овогт яаж бясалгалын арга байх вүлээ? Тэр тун юр бүсийн хүү. Манай тэргүүний хийснээр сууднуудыг энгийн хэмжүүрээр хэмжиж болохгүй. Тэд бол заяа тойрог, авиас бэлгийг нэг биед цогцлаасан хүмүүс. Та нар сонор сэрэмжтэй байж жаахан хүү гэж басамжиж болохгүй. Харж байгаа үсттэй.
Тэр алхтаа огтхон ч ирэлцэхгүй байна. Тэр торонд өссөн эрх танхи залуу эзэд шиг биш. 3 дугаар эзэн яагаад түүнийг өндрөөр үнэлдгийг одоо л ойлголоо. Ямагтай ч түүнийг алж буцаж очиод 3 дугаар эзэнд илтгэх зүйлтэй болъё. Ян Чин тэдний яриаг үл тоомсорлон нэгэн мэдрэмжийг барьж авахаар хамаг анхаарлаа төвлөрүүлв. Тэр нь том бүдэгхэн баригдахгүй мэт мэдрэмж байлаа. Сүүлийн тулааны үеэр түүний Хун Юань жадны техникийн талаарх ойлголт усам гүнзгийрсэн байв. Энэ агцэн яг л шин шатанд гахын даваан дээр ирсэн мэт байсан ч жадны техникийн жинхэнэ шинжилэлд хүрэхэд нь нэгэн нэмгэн хаалт саад усаар байлаа. Ян Чин Хун Юань жадны техникийн тухай ойлголт нь хараахан дутуу байгааг мэдэж байв. Гэхдээ нэг л удаа барьж авбал тэр хол тасарч чадна. Үүнийг бодон тэр мөнгөн жадаа чанга атгаж дөрвөн ирлүү болгоомжтой ширтгэ. Үхэж үз. Гинт туранхай сарвтай ир гол довтлогч болон урагшилж илдээ занхийлтэйгээр далайв. Ян Чин ирж буй илднээс бултсан ч туранхай ир довтлохоогоо үргэлжлүүлж илдээ эргүүлэн Ян Чиний нүүр рүү шууд цавчлаа. Үүнийг хараад Ян Чиний зүрх палхив. Туранхай ирийн хурд үнэхээр гайхалтай байлаа. Тэрээр үл тоомсорлож зүрхэлсэнгүй. Газар өнхөрч байж л тэрхүү зохиртоос мултарлаа. Гэвч түүнийг босох мөчид өөр нэг дээрэмч нь гинтхэн гарч ирэв. Тэр хэдийнэ отож байсан бөгөөд Ян Чинийг босмогц илдээ хайр найргүй буулгалаа. Хаха, үхэж үз. Дээрэмч нь зэрлэгээр инээмсэглэв. Ян Чин дэн зохиртыг хаах арга байсангүй. Тодруулбал түүнд бие хамгаалах хугацаа үлдсэнгүй. Би ингээд үхэх гэж үү? Үгүй. Үүнээс моторох өөр арга байх ёстой. Би яах ёстой вэ? Гинт Ян Чиний толгойд нэгэн санаа төрлөв. Хэрв хамгааж чадахгүй бол тогтлох хэрэгтэй. Мөнгөн жадны уртаар тэр өрсөлдөгчөө илд буухаас өмнө бүлж амжих нь гарцаагүй. Тэгж бодмогцоо Ян Чин гараа өргөн жадаа урагш хүчтэй түлхлээ. Мөмөн жадны үзүүр яг л хий үзэгдэх мэт гяс хийж нэг биш хоёр жад зэрэг докторж буй мэт харагдав. Энэхүү хувирал дээрэмчнийг мэд гайхуулж дараагийн мөчид Ян Чиний мөнгөн жад дээрэмчний хоолойг нэвцүүлблээ. Пас. Цус үсэрч дээрэмч нь газар унлаа. 5-ын эсрэг ганцаараа тэр атлаа нэгийг нь хөнөөж чадав. Энэ мөчид Ян Чин төрхөн зуурын амсгэлтийг ашиглан босож цочирдсан дөрвөн дээрэмчинд рүү ширтэв. Сая юу болоод өнгөрвөө? 2 жадуу. Үгүй ээ, энэ бол хий үзэгдэл. Арин туршлагатай туранхай сарагтай иршүүд 100 хэлв. Хий үзэгдэл яаж ийм байж болох вүлээ? Жад дэндүү хордон хөдөж байж л хий үзэгдэл үүсгдэг юм. Би энэ зүйлийг зөвхөн манай тэргүүний элдний техникээс л харж байсан. Энэ бол маш өвөрмөц төвшин. Энэ жаал яаж ийм зүйл хийж чадваа? 75 дугаар бүлэг. Суумит хос сүдэр. Үнэн дээр Ян Чин өөрөө ч саяныхаа довтлохоонд дайхаж хоцорсон юм. Гэвч удавгүй түүний дотор баясал төрж өөрөө ихгүй инээмсэхэл тодров. Тэр чадлаа. Тийм ээ. Тэр амжилт оллоо. Хун Юань жадны техникийн жинхэнэ утга учир тулааны өхөл амьдралын эгзэгтэй мөчөд л нуугддаг бололтой. Энэхүү жадны техник нь 4 үндсэн хэлбэрт хуваагддаг. Эхнийх нь дайсныг дарах хэлбэр, хоёр дахь нь аянгат хэлбэр, гурав дахь нь уулыг нураах хэлбэр, дөрөв дэх нь Хун Юань буюу төгс хэлбэр юм. Хэдий өрдөө 4 хэлбэр боловч тус бүрдээ хязгааргүй нууцыг агуулжээ. Хэмээн Ян Чин дотроо тунгаан бодно. Анх сургууль элдийн талбайд Ван Юн Кайтай тулалдаж байхад тэрээр эхний хэлбэр болох дайсныг дарахын зах цухаас ч атгаж амжаагүй байсан билээ. Харин одоо тэрээр энэхүү эхний хэлбэрийг амжилттай эзэмшиж багахан хэмжээний амжилтад хүрснээр Хун Юань жадны техникийн ертөнцид алхан орлоо. Саяын тэр хөдөлгөөн жадаа ганцхан сэгсрэхэд хий үзэгдэл араас нь дагаж байна. Нэг жадаар довтлоход дайсан хамгааж амжихгүй. Үүнийг Суумит хос сүдэр гэж нэрлээ. Хэмээн тэрээр сэтгэл хангалуун шийдэв. Энэхүү шин механикийн ачаар түүний өөртөө итгэх итгэл эрс нэмэгдлээ. Эцсийн мөчид хийсэн сөрөг довтлохоо нь ариун туршлагатай дээрэмчнийгч алмайруулж орхисон билээ. Тэрхүү хий үзэгч хүмэд жад дайснаа төөрөгдүүлж хариу үйлдэл үзүүлэгч завдал өгөлгүй амийг нь авч чадсан юм. Ян Чин нүдэ нарийсхан үлдсэн 4 дээрэмчинд рүү харав. Дараагийн алхмаа хийхээр зэхиж байтал дээрэмчдийн ард Ян Ву харагдах нь тэр. Ян Ву хизээ тэдэн рүү гитэж ятсан юм бол. Тэрээр дээрэмчдэд олзлогдохоос эмээсэн мэт тун болгоомжтой үлми дээрээ алханд хүч байлаа. Үүнийг харамгацаа Ян Чин бүгдийг ойлгов. Тэрээр мөнгөн жадаа давхиж. За эрхмүүдээ, өнөөдөртөө ингээд дуусгавал ямар вэ? Та нар ч намайг яаж чадахгүй. Би ч та нарыг яахгүй. Ингээд болцгоовол ямар вэ? Гэв. Ян Чиний сандлыг сонсоод туранхай сарвтай эр нүдэ нарийсхан гүн бодолд агтлаа. Энэ санал түүний сэтгэлийг татаж байгааг тэрээр хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Ян Чиний Суумит хос сүдэр мэх түүнийг үнэхээр цочроос юм. Тэрхүү жадны техник дэндүү тааварвчгүй байсан тул Ян Чинээс илүү өндөр тулааны чадaltaй байлаач
түүнийг эсэргүүцэж чадна гэдэгтээ итгэлгүй байв. Гэвч үгүй. Чи бидэнтэй тохиролцсон гинэ. Биднийг буцаж очоод морин хулгайчдын арим Ян овгийг чинь үнсэн товрог болгоно гэхээс айхгүй байна уу? Химэн Турхай ир гинтхэн нэгийг ухаарав. Гэвч хэдийнэ оройтсон байлаа. Гинт нэгэн аимшигтай хашгирaan сонсогдож, дээрэмчдийн нэг нь газар очив. Халдагч нь дөнгөж саяхан үлмий дээрээ гитэж байсан Ян Ву байлаа. Ян чинийг яриа өдөх зуур Ян Ву артлаас нь хурдтай нууцаар тогтолж нэг дээрэмчнийг цааш харуулжээ. Болохгүй нь. Ян овгийнхан илүү олуулаа байна. Хараад ид. Чи биднийг хуурч зүрхлүү хэмээн Турхай ир ууртай архиллаа. Ян чин хүүднэр инээж. Чи тун ухаантай юм. Гэхдээ өөрийн чин хийснээр би өнөөдөр та нарыг явуулах бодолгүй байна. Хэрв та нарыг морин хулгайчдын үүр рүүгээ буцахыг зөвшөөрвөл танай арим Ян овогт гай тарих биш үү? Би яаж тийм зүйл хийж зүрхлэх вэ? Харамсалтай нь чи үүнийг дэндүү оройтож ухаарлаа гэв. Түүний өмнөх санал ердөөл Ян Вуд боломж олгох гэсэн арга байсан юм. Турхай ир ердөө 13-4 настай бацаанд хуурцсандаа гар зурх шахаж хараал ид чамаар тохиолно гэж сансангүй муу жаал гэж хаширв. Ян чин зүгээр үү гэж Ян Ву цус болсон элдээ барин асуулаа. Хүн алан гэдэг ямар санагдаж байна гэж Ян чин түүнд рүү харав. Ян Ву гүнзгий анцгаагч. Томчууд анх удаа хүн алан гэдэг маш хэцүү байдаг гэж хэлдэг байсан. Гэхдээ надад тэгж санагдсангүй. Яагад гэвэл миний асан зүйл хүн биш, харин араатан. Хэрв энэ мэдрэмжийг тайлбарлавал тунч таатай байна гэв. Ян Вугийн сэтгэл зүг хараад Ян чиний санаа амарлаа. Ян Ву ихтэй чангатгаж, "Ян чин, энэ хоёр амархныг нь надад үлдээчих. Харин тэр сорвтой ирэл хамгийн аюултай нь бололтой. Би түүнийг дийлэхгүй байх. Түүнийг чи өөрөө зохицуул" гэв. "Чамд дэндүү хүнд ачаа уусна. Чи зөвхөн хамгийн амархан нэгийг нь л саатуулж бай. Бусдыг нь би өөрөө хариуцъя. Зүгээр л болгоомжтой бай. Өөрийгөө хүчлэх хэрэггүй" гэж Ян чин аяархан өгүүлв. Ян чин тэгж яаж болох вэ? Дөнгөж сая би ийм олон дээрэмчнээс айгаагүй атал одоо ердөө гуруулаа үлдсэн байхад юунаас эмээх вүлээ гэж Ян чин ялимгүй инээмсэглэлээ. Ян чиний ганцаараа тэнцэж байсныг сансан Ян Ву гүнзгий амьсгаа аваад "За яах вэ? Тэгвэл би цаарлахаа болио. Ингээд эхэлцгээе" гэж хаширв. Түүнийг хэлж дуусмагц Ян чин Ян Ву хоёр агшин зур хөдлөв. Тэд салхимд хурдалж үлдсэн 3 дээрэмчин рүү дайрлаа. Энэ үед дээрэмчдийн өөртөө итгэх итгэл хэдийнэ алдарсан байв. Нөхөд нь нэг нэгээрээ үххийг хараад тэдний сүр хүч мохож, харин Ян чин Ян Ву хоёрын ирж хүч орбилж байлаа. Залуусын цусан дах омогшил бадарч нүд нь улаанаараа эргэлджээ. "Юунаас айцгаас юм? Ердөө 2 жаас шүү дээ. Сүржинхээ болцгоо" гэж Турхай ир нөхдөд зэмлээд элдээ барин Ян чинтэй нүүр тулв. Төдөлсний дагуу Ян Ву хамгийн сул өрсөлдөгчөө сонгон дайрлаа. Харин Ян чин Турхай сорвтой ир болон өөр нэг дээрэмчин гэсэн 2 хүний эсрэг зогсов. "Ян чин, би чамайг дутуу үнснээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ одооноос эхлэн чамд ямар ч боломж алдахгүй" гэж Турхай ир нухацтай хэлв. "Тийм биж үү?" Ян чин түүний өдөн хатгалахыг үл тоомсорлон мөнгөн жадаа барьсаар сорвтой ирийг түр орхиж бие бярдаржуулах 5 дугаар шатны хүчтэй нөгөө дээрэмчинд рүү эхэлж дайрлаа. Болохгүй нь. Ян чиний байн өөрөө гэдгийг мэдсэн дээрэмчний царай цайж орхив. Айцаасаа болоод тэр хэдийнэ тулааны тал ховд ядагдсан байлаа. Ян чин өшөөд үзүүлсэнгүй. Тэрээр саяын шин мэдрэмжээ дахин хайж байв. Хий үзэгдэл. Луу мэд хос сүдэр. Мөнгөн жад дээрэмчинд дөхөж очмогцоо гинт 2 хий үзэгдэл болон хуваагдаж аль нь жинхэнэ болохыг ялгахын аргагүй болов. Дээрэмчнийг ухаан орж амжаагүй байтал нүд нь харанхуйлж Ян чиний жад түүний зүрхийг хэдийнэ нэвт сүдбсэн байлаа. Дараагийн агшинд цус сацран мөнгөн жад суулгагдахад дээрэмч нь газар хүн дээр өнөв. Ян чин эргэж харан жадны үзүүрээс тусч буй цусыг ажиглангаа Турхай сорвтой ирлүү ширүүн харцаа ширтэж "Одоо ердөө чи зүртлээ" гэж аяархан хэлв. 76 дугаар бүлэг. Бүрэн хүйс тэмтрэгт. Турхай сорвтой ирийн зэрэг рүү айдсын хүүтэн давлгаа нэгэнтээ нэвчив. Хүйс духнаас наад хуурхан туслахна. 13-4 настай жаалаас ийм их айдас мэдэрнэ гэдэгтээ тэр итгэж чадахгүй байлаа. Гэвч тэрхүү айдас дэндүү бодтой, дэндүү ойрхон байв. Ян чин химэн Турхай ир цуурайцаа хоолоогоор өгүүлээд "Чи манай улаан дээлт бүлэглэлийн ийм олон хүний амьд хүрлээ. Бидний өшөө авахтаас айхгүй байна уу?" гэв. "Та нар ийм олон гим зэмгүй хүнийг хөнөөж
Ийм нүгэлт үйлдэл хийхдээ Тэнгэрийн гисгээдээс айгаагүй гэж юу? Ян чиний царай ямар ч ховирлгүй байлаа. Чи бол ердөөл дээрэмчин. Харамсалтай надад чамтай ярих зүйл алга. Үхэх зэхлээ үзэлцээ. Надтай тулалдах зүрх зориг чамд байхгүй гэж битгий хэлээрэй. Түүнээс асар хүчтэй сүр хүч оргилж байлаа. Энэхүү авгаа хүч Туранхай эрийн хамаг биеэр хүүд даруулж орхив. Тэрээр олон жилийн турш эрт мэсний ирэн дээр амьдарч тоо томшгүй олон үхэл амьдралын тулаанд орж байсан ч энэ удаа үнэхээр сүрджээ. Ян чинтэй амаараа дэнчин тавьж тулалдахаас тэр зүрхшээж байв. Юун тохов вэ? Туранхай эр өөрийнхөө айцыг хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй. Илдээ чангатхан. Ян чин үхэж үз хэмээн архирлаа. Дараагийн агшинд түүний ширүүн довтлогоо салхи зүсэн ирэв. Архирах мэт эскэрх салхи түүний довтлогоо хэр хүчтэй байгааг илпхийнэ. Би бэлдэржуулах 7 дугаар шатны 2000 гаруй фунтын хүч үнэхээр л үлэмж дарамт учруулж байлаа. Ян чин үүнийг сайн мэдж байв. Цэвэр хүчний хувьд тэрээр Туранхай эртээ өсөлтөхөд хэцүү. Гэвч энэ нь 6 дугаар шатны тулаанч 7 дугаар шатныхныг дийлэхгүй гэсэн үг биш. Тэрээр яг одоо өөрөөсөө илүү хүчтнийг сорж байлаа. Туранхай эр илдээ болгоход Ян чин мөнгөн жадаа огцом өргөж клан хинхав. Дараагийн мөчид Ян чин алгуур ухарч дайсандаа үхтийн цохилт өгөх боломжийг хайж эхэллээ. Луу мэд хос сүүдэр мэх тун нарийн боловч цагийг нь олж хийх нь хамгийн чухал. Хэрв цаг алдвал хүссэн үр дүнд хүрэхэд хэцүү. Үүнийг мэдэрсэн Ян чин нүдээ нарийсхан боломжит бүх аргыг тархиндаа боловсруулж байв. Нүд ирэмхийн зуур тэрээр хамгийн найдвартай тактика оллоо. Би жадны давуу талыг л ашиглах ёстой хэмээн Ян чин өөртөө шивнэв. Тэрээр хилмигцээ төрүүж тогтолж Туранхай эрийн цохилтод өртгөөс имээлгүй урагш тэмүүллээ. Мөнгөн жад гарч ирэхдээ яг л дүүлэн нисэх луу мэт байв. Жадыг ашиглахын давуу тал нь түүний уртад оршино. Хэдийгээр сарвтай эр төрүүж давталж Ян чин хожимдож хөдөлсөн ч Ян чин жадны уртаар төрүүлж цохиж чадна. Энэ бол жадны техникийн амин сүнс байлаа. Ян чиний тооцоосноор Туранхай эр мөнгөн жад ирж явахыг хараад гинт цочирдов. Тэрээр өөрийн тогтолгоог үл тоомсорлон илдээ яаран татаж оч үсрэгэн Ян чиний тогтолгоог хаалаа. Үүнийг харсан Ян чин гинт нэгийг ухаарав. Тийм байх нэ. Тийм байж. Жадны зам гэдэг бол хамгаалалт биш. Зөвхөн тасралтгүй тогтолгоо л жинхэнэ замыг төлөөлдөг юм байна. Жадны шулуун чанар нь түүний мохошгүй урагш тэмүүлэх иш хүчийг бэлэлддэг. Ухарах нь жадны техникийн зам биш. Энэ мөчид Ян Чэний өөртөө итгэх итгэл улам бадарлаа. Түүний довтохоо улам ширүүсэж, зүүн рүү бүлж, баруун руу цохиж, тасралтгүй довтохооны цувааг эхлүүлв. Иймэрхүү дайрагтын иш хүч Туранхай эрийг сандаргаж, түүнийг зөвхөн хамгаалахаас өөр аргагүй байдалд оруулав. Туранхай эр тулдах тусам байдал хэзүүдэж байлаа. Түүнд хариу цохилт өгөх ямар ч боломж гарсангүй. Боломжгүй юм. Энэ жадны техник доод зэрэглэлийн бясалгалын арга байлаач түүний хүч зөвхөн сүнсний тулааны шатанд л илэрх ёстой. Би бэлдэржуулах шатанд ийм их хүчтэй байна гэж баймгүй. Гэтэл энэ хүүгийн жадны техник намайг юу ч хийлгэхгүй шахаж байна. Миний тулааны чадвар түүнийхтэй нэг түвшинд биш байна. Туранхай эр хариу үйлдэл үзүүлэх боломжгүй болж хамаг биеийнх нь хүс цутгаж байлаа. Тэрээр цус сорогч элдний техник хэмээх маш хүчтэй тулааны чадвар эзэмссэн нэгэн. Энэхүү элдний техник нь цусыг харах тусам улам хүчирхэгчдэг. Тэрээр хичнээн хүн аснаач тоолж чадахгүй бөгөөд цус сорогч элдний техникээ төгс эзэмссэн байв. Тиймээс бясалгалын арга эзэмсэн хүнтэйж нүүр тулахад түүнд айх зүйл байсангүй. Гэвч Ян Чэний жадны техник түүнийг бүрэн дарж байлаа. Энэ жаар гүйцэд бясалгалын арга эзэмсэн болов? Боломжгүй. Агуу зилүүд нутагт манай бүлмийн тэргүүнээс өөр хинд ийм зүйл байх вүлээ. Туранхай эрийн тархинд айдсын оч гяс хийв. Яг энэ мөчид Ян Чэн боломжийг атгаж авлаа. Одоо л цаг нь. Ян Чэний жадны үзүүрт мөнгөлөг туяаг яс хийж тогтоход бэлэн болов. Эхэндээ Туранхай эр дотгоо хамгаалалтаа хостуулж чадаж байсан тул луу мэт хос сүүдэр мэх төдийлөн үр дүнд хүрэхгүй байсан юм. Харин одоо түүний дотгоо мохшгүй болох тусам Туранхай эр хамгаалахаас өөр аргагүй болж улмаар түүний хамгаалтанд ан цав гарч эхлэв. Одоо өрсөлдөгчийн хамгаалалт цоорхоогоор дүүрчээ. Ян Чэний хувьд энэ бол хамгийн шилдэг боломж. Луу мэд хос сүүдэр. Ян Чэний мөнгөн жад агаар зүсэн эргэж гинт урагш бүлэхэд жадны үзүүр нэг нь үнэн, нөгөө нь худал хоёр хий үзэгдэл болон ховров. Хамгаалахад хэцүү байсан Туранхай эр энэхүү жадны техникийн өмнө бүрэмсэн сандарчээ. Түүний буруу хамгаалтаас болж цус сацрах чимээ сонсогдов.
Туранхай сорогтой эрийн нүд нь үж итгэсэн байдалтайгаар томорч, биеэс нь цус ориглон, цогцсон газар хүн дээр ойчлоо. Туранхай эрийг зогтгосны дараа Ян Чин хараага Ян Вутай толдож буй дээрэмчэнд рүү шилжүүлв. Хэдийгээр Ян Вугийн тулааны чадал дээрэмчнээс дутхгүй байсан ч нэг гараараа толдож байгаа нь сул тал болж байв. Энэ мөчид Ян Ву хүсэндээ нэвт норж дээрэмчний тогтфоонд шахагдан байдлыг эргүүлэх боломж хайж байлаа. Үүнийг харамгцаа Ян Чин мөнгөж ядаа атгаж салхимд хөдлөв. Дээрэмчнийг тогтохоор зэхэж байтал Ян Чин гинт түүнийг ард талаас нь жадаараа сүлбэж орхилоо. Түг дээрэмч нь юу босныг ч ойлгож амжидаггүй зүрхээ нэвт сүлбүүлж газар ундлаа. Дээрэмчнийг унаж Ян Чинийг туслахаар ирэхийг харсан Ян Ву арайхийн ямсгаа авч Ян Чин чи яг цагаа олж ирлээ. Ганцхан дээрэмчэнтэй толдож чадахгүй чиний тусламжийг авна гэдэг миний агчаагүй юм да гэв. Чи нэг гартаа хэрнээ үнэхээр гайхалтай толдлаа. Чамд ичих зүйл байхгүй хэмээн Ян Чин инээмсэглэн хэлв. Хаха чамаар сайшаалгана гэдэг нэр төрийн хэрэг. Гэхдээ Ян Чин чи ч бас гайхалтай юм. Бараг ганцаараа ийм олон дээрэмчнийг буулгаж авлаа. Итгэхэд ч бэрх байна гэж Ян Ву хэлээд гүнзгий амсгаа авлаа. Энэ талаар дараа ярилцаж болно. Одоо амьд үлдсэн хүмүүс байгаа эсхийг шалгацгаая гэж Ян Чин өгүүлв. Дээрэмчдийн тухай яриа гарахад Ян Вугийн нүдэнд аллагын очгиас хийж шүдээ зов. Тэрээр тулаанд ханаагүй мэт үгсэн дээрэмчнийг дахин нэг удаа сүлбэж орхилоо. Ян Чин эргэн тойрноо хараад амьд үлдсэн хүн цөөхөн байна. Бид дэндүү оройтож иржээ. Тийм ээ, энэ дээрэмчид хараал идэг хэмээн Ян Ву гараа зангидав. Үгүй ээ, байз нь нэг хүн амьд байна. Ян Чиний нүдэнд итгэл найдварын оч гяс хийлээ. Засан дол тур бүзэг. Нийл ягаан өнгийн хориотой дүүзэн нисгэлөө. Ян Чин ойртон очиж ажвал нэгэн эмэгтэй үс гизийн сэгсэж амьд хүүрмэд гүзрэн зогсож байлаа. Игчээ. Энэ мөчөд асад нуугдж байсан Гүү Минь Юэ гинт гүүж гарч ирээд өнөөх эмэгтэйг харамгцаа цорхирон ойлов. Амьд үлдсэн цорын ганц эмэгтэй нь Гүү Минь Юэгийн төрсөн ихч байсанд Ян Чин баг зэрэг гайхав. Очоод үзтээ хэмээн Ян Чин хөмсөг зангидан хэлэхэд Ян Ву толгой дохин төглөө. Гүү Минь Юэ өөрийн ихч Гүү Сисийг тэврэн чангаар уйлна. Нулимс нь бороо мэд асгарч сэтгэл шимшрэм энэ дүр зураг түүнийг уламж өрөвдөлтэй энзэг харагдуулж байв. Игчээ, одоо бүх зүйл зүгээр. Би таныг гэрт чинь хүргэж өгье. Хоёр за харъя. Гэр. Бидэнд гэр гэж үлдсэн гэж үү? Гүү Сиси гашуунаар уйлж. Минь Юэ, чи Ян Чин шиг сайн хүнтэй учирчээ. Игч нь чамд атаархаж байна. Түүний татварын байгч Тэнгэрийн ивэл гэлтэй. Харин игчид нь тийм хур дутаж. Энэ үед Гүү Сисигийн нүднээс нулимс тасралтгүй урсаж. Гэр орон маань үгүй болж би ч бузарцагдлаа. Одоо надад амьд явахын утга учир юун билээ? Тэрээр хилж дуусалгүй дээрэмчний орхисон хотхыг шүүрэн авч өөрийнхөө бие рүү дөрөв. Игчээ. Гүү Минь Юэгийн нүд нь үл итгэсэн байдалтайгаар томорлоо. Гүү Сиси дүүгийнхээ гар дээр ам тавьж царайн шанзал донд хүшжээ. Гүү Минь Юэ харж буй зүйлдээ итгэж ядан зүрх шимсрэм чангаар ойрлон ойлов. Ян Чин Ян Ву хоёр яг энэ үед ирсэн бөгөөд харсан зүйлдээ цочирдон хүчлөө. Гүү Минь Юэгийн ихч бузарлагдсандаа гутаж амиа хорлох замыг сонгоно гэж тэд сансангүй. Хараал ид. Ян Ву уурандаа гараа зангидав. Ян Чин ч бас дуугүйхэн гараа атгалаа. Хэдийгээр дээрэмчдийг устгасан ч түүний дотор арчаагүй мэдрэмж төрж байв. Өөрийнх нь хүч чадал хараахан хангалттай биш байгааг тэр ойлголоо. Хэдий Гүү Сиситэй гүн зузаан холбоогүйж ойр дотны хүмүүстэй санаа зовхоос өөр аргагүй. Хэрв тэр сул дорой хിവэр байвал Гүү Сиси тохиолдсон золгүй явдал бусдад нь ч тохиолдохгүй гэх баталгаа үгүй. Энэхүү бодол түүний зүрх сэтгэлд улам хүчлэгжих хүслийг бадрав. Өмнө нь тэрээр зөвхөн Хуаван руугаас өшөө авахын тулд тулааны урлагаар хичээлдэж байсан бол одоо өөр болжээ. Тэрээр хайртай бүхнээ хамгаалахын тулд энэ замыг сонгож байна. Ойр дотныхоо хэнийг ч Гүү Сисигийн адил хов тавилантай тулгархыг тэр хизээж зөвшөөрөхгүй. Хэрв бид жаахан л эрт ирсэн бол нэг ч гэсэн амийг аврах байлаа. Хэмээн Ян Ву өөрийгөө буруутхан санаа алдав. Ян Чин босон зүйлийг өөрчлөх боломжгүйг мэдэх тул Гүү Минь Юэг тайтгаруулахаар. Минь Юэ, чиний ихч. Гүү Минь Юэ нэжмсээ арчаад. Залуу эзэн минь, би тэрээр хилж дуусалгүй Ян Чиний ингэрт наалдан ойлов. Ян Чин түүний мөрийг нь зөөлөн илж. Зүгээр дээ, үүнийг өрдөөл аимшигт зүүд байсан гэж бод. Хар дарсан зүүд хизээ нэгэн цагт заавал дуустдаг. Чи сайн амьдрах ёстой. Тэгж байж л эцэг их игч чинь нөгөө ертөнцид сэтгэл амгалан байх болно гэв. За, Гүү Минь Юэ мэгшиж байсан ч сэтгэл нь арай дээрцэн бололтой. Явцгаая
хэмээн Ян Чин аяахан хэлээд Гүү овгийн гэрээр орж амьд үлдсэн хүн байгаа эсхийг дахин шалгацгаая гэв. Амьд үлдсэн хүн гих үгийг сонсмогцоо Гүү Миньюэ нулимсаа яаран арчиж. За залуу эзэн минь. Дотогш орж үзье. Магадгүй хэн нэгэн үлдсэн чинь билүү гэв. Ян Чин мөнгөн жадаа чанга атхан сонор сэрэмжтэйгээр түүч хэллээ. Тэрээр Янгуугийн хамт Гүү Миньюэг урд хойноос нь хамгаасаар дотогш оров. Удалгүй тэд Гүү овгийн харшийн хашаанд хүл тавилаа. Тентхийн нөхцөл байдлыг хармагцаа Ян Чин, Ян Ву хоёр өөрийн ихгүй дуу алдсан бол Гүү Миньюэгийн хацрыг даган нулимс тасралтгүй урсаж байр. Дэндүү хэрцгий. Гүү овгийн харш бүхэлдээ цус хүүрээр дүүрчээ. Цогцоснууд нэг нэгэн дээрээ давхарцагдж амьд хүн байх нь битгий хэл хөдөлж буй зүйлж харагдсангүй. Хараалд ганц ч хүнийг бүр нялх хүүхдийг ч үлдээсэнгүй хэмээн Ян Ву зэвүүцэн өгүүлв. Ян Чин санаа алдлаа. Эдгээр дээрэмчдийн үйлдэлийг тэр одоо л бүрэн ойлгож байв. Өгсийг үндсээр нь таслахгүй бол хаврын салхинд дахин ургадаг. Энэ дээрэмчид өөрт нь аюул учруулж болзошгүй, юуг ч үлдээхгүй устгаж байгаа нь энэ. 12 их овг бол морин хулгайчдын бүлэгмийн гол дайсан. Харин дунд болон жижиг овгууд нь тэдний хувьд боломжит аюул занал юм. 12 их овгтой нүүр тулж зүрхлэхгүй, дунд овгуудыг ч илт үдэж зүрхлэхгүй байгаа тул хамгийн сул дорой жижиг овгуудыг л золиос болгож байна. Нэг л тогтсон бол тэд амьд хүн үлдээдэггүй аж. Ян Чин эргэн тойрноо ажигсаад хөмсөг зангидан. Миньюэ, сайн боддоо. Танай Гүү овгт аюул толгорсон үед хүмүүсээ нуух тусгай нууц газар байдаггүй байсан уу гэж асуув. Тийм газар. Залуу эзэн минь, тийм газар байдаг. Наашаа явцгаая хэмээн Гүү Миньюэ чижирсэн хоолоогоор хэлээд яаран хөдлөв. Тэгвэл хурдан замыг нь заа. Тэнд магадгүй амьд хүмүүс байгаа байх гэж Ян Чин шавдуулав. Гүү Миньюэ эргэлзэлгүйгээр жижиг асхмаар түүчээллээ. Ян Чин, Ян Ву хоёр түүний дагсаар Гүү овгийн харшийн нэгэн хашаанд хурж ирэв. Тэнд ирмэгц Гүү Миньюэгийн царай цонхиж, залуу эзэн минь, болохоо байлаа. Нууц газар илэрч хиж гэв. Юу болсон бэ? Залуу эзэн минь, энэ худгийг хараач. Энэ бол аюул тохиолдоход ашигладаг газар доорх өрөө рүү орох зам юм. Гэтэл худгийн таг нээлттэй байна. Хэрв илрээгүй байсан бол энэ хаалттай байх ёстой байсан юм. Үүнийг сонсоод Ян Чин худгийн гүн рүү нэг харснаа цаг арталгүй дотгошоо өсрөн орлоо. Гүү Миньюэ, Ян Ву хоёрч эргэлзэлгүйгээр араас нь оров. Худгийн амсар босон хонглын шалны хооронд тийм ч их зайгүй байсан тул Гүү Миньюэ хүртэл ямар нэгэн саадгүй газардав. Газар дор хүрээнд ормогцоо Ян Чин гүнзгий санаа артлаа. Тэнд ч бас хүүрээр дүүрчээ. Нууц газар нэгэнд илэрсэн тул дээрэмчид тэнд нуугдсан хүмүүсийг ч өршөөсөнгүй. Ян Чиний дотор ялагдлын гашуун мэдрэмж төрөв. Гүү овгийн ядаж 1-2 хүнийг аварч Гүү Миньюэгийн сэтгэлийг жаахан ч гэсэн дэвтээх гэж тэр найдаж байсан юм. Гэвч ганц ч хүнийг аварч чадсангүй. Ян Чин хараач. Энэ үед Ян Ву ханан дээрх нэгэн зүйлийг заан дуу алдав. Ян Вугийн зогсож буй ханан дээр нэгэн зураг байх бөгөөд тэнд нийл ягаан туяатай тун чамин хийцтэй урд жадыг дүрсэлжээ. Энэхүү жад нь яг л бодиттой мэт зурагдсан байх бөгөөд түүний сүр хүч жавхаан хүний харцыг өөрийн ирэхгүй татаж байлаа. Нийл ягаан өнгийн хориотой дүүлэн нисгэлөө. Энэ жадны нэр нь юм болов? Хачин юм да. Ян Чин тэрхүү зургийг ширтэхдээ нэг л паагүй зүйлийг мэдэрч. Миньюэ, энэ өрөө юрдөөл нуугддаг газар биш юм уу? Өөр ямар нэгэн зориулттай юу? Яагаад энд ийм зураг байгаа юм бол гэж асуув. 18 дугаар бүлэг. Жадны сүнс. Дэндүү цэлгэр бас дэндүү хоосон энэхүү газар доор хүрээнд ганцхан урт жадны зураг байгаа нь үнэхээр хачирхалтай байлаа. Гүү Миньюэ сэтгэлээ арайхийн тайлхруулж Ян Чиний асуултыг сонсоод дурсамжаа нэгэнтээ уудлан хөмсөг зангидан байж. Залуу эзэн минь, намайг Гүү овгийнхантай хамт байхад энэ газар доор хөрөөг өөр зориултаар ашигладаг тухай би хизээж сонсож байгаагүй юм байна хэмээн хариулв. Хачин юм да. Ян Чин өнөөх зураг руу нүд салахгүй шиштэн. Түүнд нэг л зүйл болохгүй байгаа мэт таагүй мэдрэмж төрөөд байр. Хачирхахтай нь энэ өрөөндөө бус харин зургандаа байлаа. Энэхүү зураг дээрх урт жад нь биерээр зурсан гэхээсээ илүүтэй яг л бодит зүйл мэт харагдах аж. Түүнчлэн зурагт ганцхан жаднаас өөр юу ч дүрслэгдсэнгүй.
Хэрэв зураач зөвхөн жад зурхыг хүссэн бол ядаж ард талынх нь фон эсвэл өөр ямар нэгэн зүйл дүрслэхгүй бич үү? Яан ууч бас гайхаж, "Яан чин, сайн хараач. Энэ жад яг л бодиттой юм шиг харагдаж байна шүү" хэмээн дуу алдав. Зөвхөн бодиттой харагдаа зогсохгүй. Энэ жад өөрөө бодит зүйл болов уу гэж би айж байна хэмээн Яан чин амандаа шивнэв. Байж боломгүй юм. Зураг бол зураг шүү дээ. Яаж бодиттой байх вүлээ гэж Яан Ву гайхан буртнав. Яан чин түүнд дэлгэрүүлж тайлбарласангүй. Тэрээр зургийг ширтэж байх зуур тархинд нь нэгэн нэр томьёо гяс хийв. Хадгалах орон зай. Яан чин чангаар дуу алдаж. "Тийм байх нэ. Энэ зурагт нэгэн нууц нуугдаж байна. Хэрэв миний таамаглал зөв бол энэ зураг зүгээр ч нэг зураг биш. Харин хадгалах орон зай юм байна. Зурагт дүрслэгдсэн урт жад бол дотор нь хадгалагдаж буй жинхэнэ эд байна шүү дээ" гэв. Ийхүү бодмогцоо тэр "Гүү минь юу вэ" гэж. "Минь юу вэ? Танаа овогт энэ зургийн талаар ямар нэгэн тайлбар байдгүй" гэж асуулаа. "Энэ талаар ямар ч дүрм журм байдаггүй. Би энд тоглож өссөн. Бүр энэ зургийг буулгаж хүртэл үзэж байсан. Овгийн ахмадууд ч юу ч хэлдэггүй байлаа. Харин аав минь намайг хүүхэд байхаас л энэ зураг энд байсан гэж хэлж байхыг нь сонссон юм байна" гэж Гүү минь юу вэ хариулав. Яан чин эрүүгээ элбэн нөхцөл байдлыг ерөнхийд нь багцаалж байв. Гүү овгийнхан өөрсдөө ч энэ зурагт нуугдаж буй нууцыг мэддэггүй байсан бололтой. Тэрээр эргэлзэх зүйлгүйгээр хурууга жадны үзүүр хэсэгт байрлах хананд зүсэж цус тусав. "Яан чин, чи юу хийж байгаа юм бэ?" Яан Ву түүний үйлдэлийг гайхан харж байлаа. Яан чин хариу хэлсэнгүй. Зөвхөн гараа өргөн шархнаас нь урсах цусаа зураг дээр тусав. Поп! Цус зурагт хүрмэгц гинт гэрэл цасарч эхлэв. Яан Ву, Гүү минь юу вэ хоёр? Юу болоод өнгөрвөө? Химэн цочирд нь дуу алдав. Данцхан Яан чин л тайван байж гэрэлтэх зургийг ажиглан зогсно. Удалгүй гэрэл бүүдгэрч өнөөх зураг гинт алга болов. Тэгтэл зурагт байсан нийл ягаан жад жинхэн болон хувирхан тэр. Урт жад агаарт тогтож яг л өөрөө өөрийгөө тогтоон барих шидтэй мэд газар уналгүй хөвж байлаа. Энэхүү жадыг харахад л сүрдэн хүч мэдрэгдэнэ. Яан Гүүгийн нүд нь орой дээрээ гарч юу болоод байна гэж асуухад Гүү минь юу ч бас энэхүү хачирхалтай дүр зургийг хараад ангааж орхижээ. Яан чин юу болоод байна? Зураг дээр байсан зүйл яаж гарч ирэв? Хэмээн Яан Ву гайхан асуув. Яан чин ярдамхан инээмсэглэж нийл ягаан хээтэй урт жадыг гараараа чангатхан аваад сайхан жад байна хэмээн сайшаав. Энэхүү жадны материал хийзэн үнэхээр дээд зэрэглэлийнх бөгөөд Кингэрийн эд гэж нэрлэхэд ч хийсдэггүй байлаа. Түүнчлэн ийм чаман хийз стандарт нь агуу зилүүд нутгийнхний гараар бүтээгдэх зүйл биш гэдг нь илт. Хачин юм да. Агуу зилүүд нутагт ийм эрдэн байх гэж Яан чин гүнзгий амьсгаа авч. Энэ жад гадаад ертөнцид ч ховорхон эрдэнэ тооцогдондоо гэв. Тэрээр Яан Вугийн гайхсан харцыг хараад аяахан тайлбарлаж үнэндээ энэ зураг бол хадгалах орон зай юм. Урт жад дотор нь байсан хэрэг. Хадгалах орон зайн үүд нь энэ зураг байсан учраас л зүгээр нэг жирийн зураг мэд харагдуулж байж. Хадгалах орон зай тэр нь юу гэсэн үг вэ? Хэмээн Яан Ву нүдээ цавчлан асуув. Яан чин өөрөө ирэхгүй инээд алдаж толгоос ихсэрнэ. Товчхондоо бол чиний халаасанд багтах хэмжээний жижигхэн ууц дотор маш олон зүйл багтдагтай л ижил. Тэр уудны доторх ертөнцийг л хадгалах орон зай гэж байгаа юм. Гэхдээ хадгалах орон зайд зөвхөн амьгүй зүйлийг л хадгалж болно. Амьд амьт нь тэнд тисэж чадахгүй гэв. Тэр талаар бол би мэднэ. Гэхдээ л зөвхөн арга нь өөр болохоос зарчим нь ижил юм да. Хэмээн Яан чин шивнээд. Энэ зураг бол хадгалах орон зайн үүд байж. Би өрдөөл өөрийн цусаа ашиглан хоргийг нь тайж үзэхээр зориглосон юм. Үнэхээр бүтэх байх бид сансангүй. Дээрэмчид энэ зургийг анзаараагүй юмаа да. Үгүй бол ийм үнэт эрдэнэ үргэх байлаа гэв. Яан Ву өнөөх жадыг бишрэн ширтэж итгэмээргүй юм. Үнэхээр итгэмээргүй. Тэгээд ч энэ жад үнэхээр сайн эд байна гэлээ. Яан чин ч толгой дахив. Юу ч мэдэхгүй залуу Яан Ву хүртэл энэ нил ягаан жадыг үн цэнтэй гэдгийг мэдэрч байгаа нь түүний чанарыг баталж байлаа. Нэрэ Яан чин чи энэ бүхнийг 2 дугаар эзнээс сурсан юм уу? Хэмээн Яан Ву полгоогоо маажин асуув. Яан чинтэй харьцуулахад тэр өөрийгөө юу ч мэдэхгүй мэтэр гинт мэдэрчээ. Яан чин инээмсэглэн. Зав гарвал хуучны судар бичгүүдийг сайн уншиж бай. Манай Яан авгийнхан хойд өмнөд зүгийн сонин хачин түүх шастыг өгүүлсэн олон ном судар цуглуулсан байдаг. Гэхдээ чамд тэдгээр нь төдийлөн сонирхолтой санагдахгүй байх л да гэв. Яан Ву ичингүүрэн. Над шиг залууд өдөржин ном уншиж суух нь нэг л зөхгүй юм шиг санагдаад байдаг юм. Гэхэд Яан чин алуурхан. Чи андуурч байна. Мэдлэг гэдэг хязгааргүй. Хэрв чи насаараа энэ агуу зэдүүд нутагтаа төлдөх гэж байгаа бол
Мэдлэг хэр байх нь хамаагүй байж болно. Гэхдээ чи энэ нутгаасаа гарч ас холыг зэрхийг хүсэж байвал мэдлэг заавал хэрэгтэй. Гадагшаа гараад бусдад хөдөөний бүдүүлэг нэгэн мэт харагдахыг хүсэхгүй байгаа үстэй гэв. За, Янгу толгоогоо маажаад. Чиний зөв үү, Ян чин? Чи үнэхээр тийм ас хол явахыг хүсэж байгаа гэж үү? Бүр агуу зилүүд нутгаасаа гарахыг үү гэж асуулаа. Ян чин гүнзгий амьсгаа авч агуу зилүүд нутгийн 100 овгийнхан дунд гадагшаа гарч ертөнцийг үзхийг хүсдэггүй хүн байхгүй болов? Гүү овгийнхныг харалда. Тэд энэ зилүүд нутагта байж байгаад л учир битүүлгээр морин хулгайчдын гарт хядууллаа. Хинч гисэн амьд байх хугацаанд илүү том ертөнцид хүл тавихыг хүсэж л байгаа. Зөвхөн чийл тэр талаар бодоход арай л залуу байна гэв. Ян чин ийн хилээд санаа алдан. Нил ягаан өнгийн хороотой дүүлэн нисгэлөө жадыг ширтэв. Нил ягаан өнгийн хороотой дүүлэн нисгэлөө. Ямар сайхан нэр вэ? Энэ жадны сүр хүчинд яг тохирсон нэр байна гэлээ. Тэрээр доош бүхийж хоосон гарч яслаад. Би энэ жадны гарал үүслийг мэдэхгүй ч гүү овгоос үүнийг хүлээн авсан тул дээрэмчдийн цусаар энэ жадыг угааж гүү овгийнхан дүгсэн энэ их тусыг чинь хариулах болно гэж амлаж байна. Би Ян чин энд тангараглаж байна. Хэрв би энэ тангаргаа нэцвэл хойд насандаа хизээж амар амууланг олохгүй байх болтугай хэмээн андрайлав. Шиш. Тэр мөчид Ян чиний гар дах уртчаад үл ялэг чичирхийлхийг тэр мэдэрлээ. Энэ жад сүнстэй юм гэж үү? Ян чин мэл гайхаж дараа нь нүүрэнд нь баярын туяа тодров.